За манай подкастыг үзэж байгаа хүмүүстээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр манай подкастын дараагийн дугаар та бүгдэд хүрэхэд яг одоо бэлэн болсон байна. За тэгэхээр маш сонирхолтой зочин энэхүү дугаарт маань хүрэлцэн ирсэн байгаа. За тэгээд магадгүй танд хэрэгтэй, надад хэрэгтэй одоо бүхэл хүнд эрүүл мэндтэй, энэтэй холбоотой ялангуяа сэтгцэн эрүүл мэндтэй холбоотой, сэтгэл зүйтэй холбоотой тийм зочин урьж оролцуулсан байгаа гэсэн үг. За энэхүү зочин маань хэн бэ гэхээр улсын 1-р төв эмнэлгийн сэтгцэн эмч, сэтгэл заслж оюун жаргал эмч маань оролцож байгаа. За тэгэхээр оюун жаргал эмч маань одоо бит хоёр бол хамт ажилладаг. Ажлын хамтрагч нар байсан. За тэгээд хамт нэг албанд их ойрхон ажилладаг байлаа. За тэгээд тэр чатгаараа бас илүүтэй би бас нэг сэтгэл зүйн талаар бас ингээд жоох нэг сонирхол заримдаа янз бүрийн асуултууд асууна, хэрэгтэй хэрэггүй асуултууд асууна ч гэх юм уу. Ингээд маш олон байдлаар бас сонирхдаг тэр талаар подкаст одоо сонсхийг бас илүүтэй хүсдэг. За тэр утгаараа хүмүүст илүүтэй хэрэгтэй зүйл нь сэтгцэн эрүүл мэндийн асуудал байдаг учраас таныг урьж оролцууллаа. За тэгээд урилгын маань авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Намайг ч гэсэн урьсан их баярлалаа. Сэтгцэн эрүүл мэндийн тухай хүмүүст ярих мэдээлэл түгэхтэй маш их баяртай байдаг. Хүмүүсийн тухай маш их юм сонирхож олон талаас нь ойлголттой болох гэж өөрийгөө таньж мэдээсэй гэж их хүсдэг. Тийм учраас их урилгыг их баяртайгаар хүлээж авсан. Манай анаагч яалчгүй урилгыг ингээл амар гоё хүлээгээд авчдаг хүн л дээ. Тэгээд яг түрүүний таны хэлсэн шиг нэг өөрийгөө ойлгох гэдэг чинь л одоо би нэг сэтгэл зүй, сэтгцэн эрүүл мэнд гэдэг чинь өөрийгөө ойлгохоос эхэлдэг гэж зүгээр бодож байгаа байхгүй жишээд ярил. За тэгэхээр хамгийн эхлээд зүгээр би ярианых сэдвийг юу болгоод ямар төрлөөр асуух вэ гэх юм бол би илүүтэй яг өөрийгөө ойлгох гэж юу юм гэдгээрс эхлэмээр санагдлаа надад илүүтэй. За тэгэхээр өөрийгөө ойлгоно гэж юу юм, яавал бид нар ойлгож ийн гэж үзэх юм, яавал бид нар ойлгохгүй гэж үзэх юм. Жишээлбэл бол хүмүүс би өөрийгөө мэднэ гэж байгаа төвч ер нь мэдтгүй юм шиг санагддаг шүү дээ. Одоо тэгэхээр нэг ингээл дандаа л суралцаал явж идэг те өөрийгөө одоо нас ихсэн ойлгоод явж идэг. Одоо 10-тай байхдаа 20-тай байхдаа би яаж өөрийгөө ойлгодог гэсэн одоо бол шал өөр төвчний өөрийгөө ойлгодог болсон баг чинь. Тэгэхээр энэнийг ер нь яаж тодорхойлдог юм гэдгээс эхлүүл. Би ингэж боддог. Хүмүүс ингээд өөрийнхөө тухай маш их ингэж ярьдаг. Би тийм хүн, би тийм юм дуртай, одоо тийм юмыг зорж байгаа ч гэдэг юм уу те ингээд өөрийнхөө тухай ингээд хүмүүс ингээд айгүй олон төрлөөр ингээд ярьдаг шүү дээ. Тэгэхээр нэг талаараа энэ нь тухайн хүний өөрийнхөө тухай хэлж байгаа үнэн. Нөгөө талаараа зүгээр ийм байхыг хичээж байгаа дүр төрх байж болно. Тэгэхээр бид нар ингээд нөгөө яг ингээд сэтгцэн эрүүл мэнд дээр яагаад хямрал үүсээд идэх юм бэ гэхээр ердөөсөө яг бидний ингээд үзэж байгаа болохоор хүний ийм яг үнэн бодит дүр төрх болон гадаад ийм өөрийн үүсгэсэн дүр төрх хоёрын хоорондох зөрчил, итгэл үнэмшил тэрний хооронд ингээд асуудал үүсээд байгаа байхгүй. Тэрнээс болоод ер нь бол сэтгэл санаа маш их хямардаг, хүн маш их ядардаг. Ийм сэтгэл зүйн асуудалд өртдөг байдлууд үүсдэг. Тэгэхээр яг энэ сэтгцэн эрүүл мэнд гэдэг дээр хүн өөрийгөө ойлгох, өөрийгөө зүгээр таних гэдэг нь хамгийн чухал байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй хүмүүсийг би ингэж бодосоо гэж боддог. Би ингэж огт хувиршгүй, өөрчлөгдөшгүй, яг одоогийн ингэж миний ийм байгаа бол миний яг үнэн гэдэг энэ юм бат итгэлтэй ингэж байгаа тэр итгэл үнэмшлээ дахиад нэг эргэж хараасаа гэж боддог байхгүй. Би ийм л хүн гэж хүмүүс айгүйх ярьдаг шүү дээ. Одоо айгүй би ийм зөрүүд угаасаа намайг ингээ манах баг удмаараа ийм зөрүүд учраас би ч гэсэн ийм зөрүүд. Тэгэхээр миний энэ үзэл санаа, миний энэ шийдвэрт битгий нөлөөлөх гэдэг. Би өөрийнхөө л хийн ч гэдэг юм уу те. Би угаасаа ийм ууртай юм аа. Эсвэл би угаасаа ийм гомдлонтой хүн ч гэдэг юм уу те. Бараг зарим талаараа нөгөө нэг ийм шинж зам төрхүүд нь тухайн хүний ингээ даван тал болцсон ч явж байгаа шиг те. Тэгж хэлээд байдаг байхгүй. Тэгэхээр эн чинь зүгээр л хүн өөрийгөө ийм байна гэж миний нэг ухамсарт ухаанаараа л тодорхойлж байгаа. Тодорхойлолт нэг талаараа. Нөгөө талаараа ийм байх нь тэр хүнд ямар нэгэн байдлаар давуу талтай байгаа учраас тийм байхыг сонгож байгаа ч гэдэг юм байд. Тэгэхээр харьцангуйгаар би ийм хүн гэж баригдмал ингээд өөрчлөгдөшгүй, хувиршгүй гэж ингэж байхын оронд яг миний энэ бодоод байгаа чинь үний юм уу? Би яг үнэхээр ийм зөрөгтэй хүн юм уу? Би үнэхээр ийм зөрүүд хүн үний юм уу? Ягаад ингэж зөрүүд байгаад байдаг юм болоо?
гэд хамгийн түрүүнд ингэж өөрийгөө нэг юм хүндлэнгөөс хараад өөрийгөө сониуч байдлаар харж сонирхох нь ердөөс нэг ойлгохын чи эхлэл болчих гээд байгаа байхгүй. Тэгээд ойлгох нь гэхэр чи маш том л ойлголт л доо. Зүгээр нэг юм ядаад л хамгийн түрүүнд яг би чинь ингээд миний энэ гаргаад байгаа үйлдэл чи ямар учиртай. Миний юм хилээд байгаа үг чи ямар учиртай. Би яагаад уйлаад байгаа юм? Би яагаад инээгээд байгаа юм? Би яагаад уурлаад байгаа юм гэд хамгийн түрүүнд өөрийгөө сонирхох нь л их чухал гэж одоогоор бол би хэлнэ. Хэрвээ би өөрийгөө их сонирхож эхлэх юм бол би өөрийнхөө мөн чанарыг илүү их таньж эхэлнэ. Таниад эхлэх юм бол ингээд ингэж байгаа юм биш үү? Миний ингээд уурлаад байгаа ч, миний зүрүүлээд байгаа ч, миний ийм асуудалтай холбоотой юм биш үү гэд таниад эхлэх байгаа ч нөгөө би ийм хүн юм байна гэд нэг юм өөртөө нэг юм шин талбар нээгээд өөрийгөө нэг шинээр хараад ойлгож байгааг л эхлэл гэж хэлэндээ. Тэгэхээр өөрийгөө анзаарах гал оролдох нь байна шүү дээ тийм ер нь. Тийм хамгийн түрүүнд бол хүн анзаарах гэж хөшүүн байхгүй сониуч байвал тэр бол эхлэл гэж би бол хэлнэ. Хөшүүн байхгүй гэхээр одоо нэг амар юу вэ шүү дээ. Тий, баригдмал би ийм л хүн гэсэн нэг л ийм үзэл санаандаа бүр ингээ бат итгэлтэй ингээд энэ өөрчлөгдөшгүй гэж бодоод байгаа байхгүй. Хүмүүс болохоор хүмүүс ингэж боддог яг энэ зам төрөх бол ердөөсөө ийм өөрчлөгдөшгүй гэж боддог байхгүй. Одоо би өөрөө хувьдаа ингээд бодоход би ингээд 10 жил байхдаа бидний хамгийн их нөгөө нэг мэддэг зам төлөвийг нөгөө нэг тодорхойлдог Айзенкийн сорил гэж байдаг шүү дээ. Холерик, сангвиник, флегматик те. Тэрийг би 10 жил байхдаа магадгүй 14 5 байхдаа би ингээд бүгэлж яхад би сангвиник гарч ирсэн байхгүй. Гэхдээ ингээ холерик руу нэлээд төгчгсөн сангвиник. Сангвиник гэдэг чинь өөрөө тийм нийтч тип биш дээ. Хүнтэй хил амаа сайн ололцдог, олон нийтийн үйл ажиллагаанд сайн идэвхтэй байдаг те. Ямар аливаа нэг юм нөхцөлд илүү хурдан дасан зохицдог ч гэдэг юм уу. Тийм сангвиник хүн гэж гарч байгаа байхгүй. Идэвхтэй гадагшаага өөрийн хүсэл зоригоо сайн илдэг тийм хүн. Тэгэнгүүт оюутан болоод ингээд үтсэн чинь бүр нилээ холерик руугаа нилээ ингээд төгчгсөн сангвиник баг. Бараг холерик руу орж байгаа. Холерик чинь болохоор ерөнхийдөө өөрийгөө үзүүлэх, харуулах, гайхуулах, сонирхол ихтэй. Нөгөө нэг юм нийгмийн дунд өөрийгөө ингэж өндрөөр авч явна, итвэх санаачлаг гаргана. Одоо нэг тийм итвэхтэй тип баггүй. Тийм байж байгаа. Тэнгүүт би сэтгцийн эмч дөнгөж болоод байж байхдаа ингээд үдсэн чинь буцаагаад ингээд би нөгөө сангвиник руугаа ингээд нэлээд буцсан байсан баггүй. Яг жилийн өмнө би дахиад үтсэн чинь би бүр флегматик руу орчихсон байсан. Флегматик чинь болохоор нөгөө нэг юм тайван, удаан бодож, удаан хийдэг нухацтай юм танддаг гэдэг ийм тип баггүй. Тэнгүүд одоо чинь би бол сангвиник типийн хүн гээд 10 жилд үтсэн типээрээ 30 40 50 60 70 насны дээр би сангвиник байна гэсэн үг шүү байгаа байхгүй. Дандаа тийм нийт итгэвчтэй өөрчлөгдөд байна гэсэн үг шүү. Хөнгөн өөрчлөгдөөл байдаг байгаа байхгүй. Яг амьдралынхаа туршид 10 хэдэн настай өсвөр настай байхад надад ямар хэрэгцээ байсан байна гэд ингээд одоо бид нар сангвиник байдлаа ингээ харахаар надад яг өсвөр насны л тэр нөгөө нэг онцлог байгаа байхгүй. Олон хүүхдүүдтэй найз байх үе тэнгийнхэн дундаа нэр хүндтэй байх, үе тэнгийнхэндаа ингээд нөгөө нэг үнэлэгддэг байх тийм хэрэгцээ өсвөр насныханд чинь байгаа шүү дээ. Тэнгүүд би тэрэнд тааруулаад би махадаа бас нөгөө зам төлөө ингэж авч явж байгаа байхгүй. Нийтч ингэж юмд оролцдог итвэхтэй санаачлахтай багштай тустай найзуудаа тустай ч гэдэг юм байх гэдэг байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг оюутан болчингууд чинь бас шинэ орчин нөхцөлд ингээд орж байгаа учраас тэнд нэг юм өөрийнхөө орон зайг л олох гээд байгаа байхгүй хөөрхөн амтаа. Нэг юм огт танихгүй хүмүүстэй нийлээл нэгдээд орчхоор нэг өөрийгөө муу гэж харуулахгүй гэж хичээгч гэдэг юм уу те. Нэг юм цоглог. Одоо өмнөхний хөвчин танихгүй шүү дээ тий. Тэгэхээр бас нэг дахиад нэг өөр дүр төрхтэй болчихж байна. Одоо ингээд 40 ингээд гарчингууд чи флегматик болчихно гэхээр чинь миний настай, ажил мэргэжилтэй, амьдралын туршлагатай холбоотойгоор би илүү ингээд тайван юм шийдвэр гаргахтаа ингээд нөгөө залуугийнх шиг хүүхэд байх үеийнх шиг биш болоод ингээд явчихж байгаа. Үүнээс хойшоо бас яаж ч өөрчлөгдөх юм мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр хүн ердөөс хувиршгүй бол биш. Тэгэхээр өөрийгөө би ийм хүн гэж нэг юм бат итгэл үнэмшилтэй байдаг байдлаа өөрчилж өөрийгөө сониучрах юм бол би өөрийгөө илүү таньж мэдэж ойлгох эхлэл тавигдчих байгаа л тэр л дээ. Тэгэхээр нэгдүгээрт хүлээн зөвшөөрөөд
Тэ юу ч гэсэн би өөрчлөгдөж болох юм байна. Өөрчлөгдөх чинь ёстой ч магадгүй бах тэ. Одоо шүү дээ тийш энэ чинь амьдралын энэ нөхцлүүд чинь биднээс аяг маш олон юм. Тий. Би бас тэгээд нэг сая таныг ярьсан чи бага бахалтлаа л да. Багаас ярил би ч одоо амар дуугу амнаас нүг гарахгүй шүү дээ. Одоо миний амнаас барагтай л хүн бүтэн хөлбөр сонсохгүй шахуу. Тэгээ ингээд амар дуугу өмнөхөө игээл яваад идэх ч юм уу. Ер нь тийм л хөвгтэйсэн. Одоо л харин шал эсэргээр шүү дээ. Тэ баг ингээл нэг юм яриул ингээл асуувал ингээд хариулаад байдаг. Хүмүүс зарим хүмүүс амар экстроверт гэж хардаг байхгүй. Гэхдээ яг дотор хүмүүс маань бол амар интроверт байдаг. Тэгээд яг ингээд магадгүй нийгэм дээр гарч байгаа нүүр царай тэ мэрэгжлийн талаасаа ч гэдэг юм уу. Тэр талаас аим нээлттэй юу байж болох гэсэн дотор хүмүүс маань ингээд шал өөр байдаг. Тэ тэгэхээр нэг хүн бас ингээл яалчгүй өөрчлөгдөд байгаа байхгүй. Одоо олон шаардлагаас болоод амьдралын юу байна. Бас тэр хүн нөө хэрэгцээ байгаа шүү дээ. Тэр хүн ямар хэрэгцээ дутагдаад байгаа. Олонний анхаарал ингэж хэрэгтэй байх тий. Байх юм бол би анхаарал татахыг л оролдоно. Одоо би бол тэгж боддог ш. Над бол дутагддаг хэрэгцээ гэд яах юм бол идэвхтэй байх. Одоо нийгэмд юм аягүй харилцаатай байх амар дутагддаг. Одоо жишээлбэл 2 хоног би бол гэртээ 50 амарч чаддаг байхгүй. Хүмүүс 2 хоног ингээл нам зурагтаа үзэл гэртээ ингээл амардаг штэ. Гэтэл би бол тийм байж чадахгүй. Амралт бол 1 хоног гэж боддог. 2 дахь хоногоос эхлээл ингээл өөрийг ингээд буруутгал эхэлдэг байхгүй. Ингээл магадгүй ингээл нэг хийж чад одоо юу гэдгийг те. Ер нь ингээл орой зүгээр байж байгаа асуудалтай байж магадгүй гээл. Тэгээд ингээд өөрийнхөө ингээл магадгүй зам төрхич ингээл үзээд хахаар тэр талаараа ийм талаараа байдаг хүмүүс бас нэг талаараа амжилттай байдаг гэж байгаа байхгүй. Ингээл нэг юу төгшөр өндөртэй байгаад байгаа учраас юм хийгээд байдаг. Тайван байгаа хүмүүс чинь ингээд тайван байгаа. Тэгэхээр давуу талч байна, сул талч байна тий. Тэгэхээр би бол нэг өөрийг эхний ээлжинд бол тэгж хараад байдаг ш. Тэгэл айгүй их ингээд төгшөр ихтэй гэж шууд ярих нь одоо зөв юм болоо юм бол юу ч гэсэн ингээд нэг 2 хоног амарна гэдэг бол миний хувьд амар хэцүү асуудал. Яг 50 амарч чадах хугацаа гэх юм бол аялалд явах ч байдаг юм уу. Тийм үйл л тавина. Сарл гэртээ амралт яа 2 өдөр амарна гэж ер нь л байхгүй дээ. Бараг боломжгүй дээ гэдэг шиг тий. Шууд төгшөр гэхээсээ илүүтэй бас би бол ингэж бодож байгаа. Тэр хүн яг энэ ажил гэдгийг юу гэж ойлгож байгаа гэдэг их чухал юм бэлээ. Нөгөө итгэл үнэмшил. Магадгүй санчир бол хүн ажиллах ёстой. Тэ? Энэ магадгүй залуу насны дээр ажиллаж ийж, илүү их цаг хугацаа түн зарцуулж ийж, тэндээс магадгүй нэг юм олон авч гэдэг юм уу? Чиний хүсэж байгаа бас нэг хэрэгцээний юм байгаа шүү дээ. Магадгүй тэгж итгэж үнэмшчихсэн байгаа учраас тэр ажилд илүү их цаг зарцуулна. Амралтанд бага цаг зарцуулна ч гэдэг юм уу? Байж болно. Нөгөө нэг талаараа бас хүнд нөгөө тийм ажилсаг хүмүүс байгаа штэ. Ажиллахгүй л бол зүгээр ээж чадахгүй. Ажиллахгүй байгааг яад бас нэг тэр хүн нэг ажиллахгүй бол одоо юу гэдгийг санхүүгийн асуудал болохоо болно. Эсвэл ажиллахгүй байх юм бол нөгөө үр зээл яах юм гэдэг ч юм уу те. Тэрнээсээ болоод тэр чин төгшүүр үсгээд яаж игээд л ажиллах хэвээр зүгээр ээж болохгүй те ямар нэг юм заавал хийх хэвээр гэдэг тийм нөхцөл байдал дээр байгаад байж болж байгаа байхгүй юу. Одоо эртээр би бас энийг нөгөө нэг бусад нөгөө нэг эмч нартайгаа ярьж исэн. Бид нэр сургалтын дээр ч гэсэн яриад яг бидний үеийнхэн одоо бидраас арай жоохон доош одоо 90 80-аад оныхны үеийнхний ээж аав нар чинь бас голцвол яг тэр 70 80-аад оны чи эд хөдөлмөрлөлтөг нас байсан хүмүүс байгаа байхгүй юу 50 хэдэн насны хүмүүс чинь яг тэр үед чинь тэнгүүт одоо ингээд бид нарт чи ч гэсэн ингээд бас бодоорой ингээд бодохоор ердөөсөө ажил гэдэг бол ажиллана гэдэг бол хамгийн чухал ажилтай байна гэдэг чинь маш чухал ажил байхгүй бол амьдрал байхгүй тий тэгээд ажлын байраа ер нь бол сольж болохгүй ажил их сольдог хүн бол их нөгөө тасан зохицох чадвар муутай бөөр сөөргөө тий тим юм нөгөө юм ярьдаг штэ тэгэхээр бид нар тим итгэл үнэмшилтэй хүмүүсээр хүмүүжигдсэн хүмүүс байгаа байхгүй юу бид нар ч өөрсдөө тэгэхээр нөгөө нэг тэр магадгүй нөгөө нэг 7 хоногийн 6-ад нь ажиллах хэрэгтэй гэдэг чинь тэр социалист нийгэмд ингээд 1 хоног амардаг тэр аав ээжсэн нарын харсаар байгаад хүн чинь ер нь 6 хоног ажиллах хэрэгтэй юм биш гэдэг итгэл үнэмшилтэй ч юм билүү тийм ээ санчрын хувьд бол
Би болохоор тэгж яг ингээд ер нь эмчээр хийх хэвээр. Эмчээс өөр ажил хийх ер нь боломж байхгүй. Тэгээд улсын байгууллагт ингээд ажиллах хэвээр. Ингээд төр төмөндөө хүчээ өгөх хэвээр гэж ингэж манай ээж аав ингэж бидрийг хүмүүжүүлсэн байгаа байхгүй. Тийм учраас ингээд ажил бол маш үнцэнтэй. Энийг заавал хийхгүй болохгүй. Тийм учраас нөгөө өвдсөн ч ажиллаа хийн. Тэгээд дээрэс нь улсын нэр төртэй эмнэлэг гээл ингээд анхдагч манлайлагч гээл нэгдүгээр эмнэлэгч ярил тий. Зөндөө хаалт. Тэгээд ажил хийх бол тэр ажлыг яаж харж ийн гэдэг бол тэгэл хүнтэй хүний туршлагатай тэр хүний ажлын тухай ойлголт итгэл үнэмшилтэй ээж аавын одоо хүндлэнгийн хүмүүсийн надад өгсөн тэр итгэл үнэмшил ч гэсэн миний тэр нөлөөлдөг байгаа байхгүй. Юмд хандах хандлага. Тийм баг. Одоо жишээ нь би одоо яагаад тийм байдгийн болоо зүгээр бодохоор зүгээр би бол илүүтэй аа мавтайгаа манай авч бас тэгэл амар яг тийм хүн байхгүй юу. Зүгээр суна гэж байхгүй ч чилээд ярил те. Бусдаа бүх юмыг өөрөө хийн. Тэгээс ингээл нөгөө нэг амьдралд бол одоо яг над тэлдэг өгнүүд нь ингээд санаанд ордог байхгүй чилээд ярил те. Ерөн хүн өөрөө хөдөлмөрлөж ийшл юм олдгийн. Яг цагаад л чамд хинч тусалдаггүй ингээл амар олон хилдэг байсан байгаа байхгүй. Одоо тэр үгнүүд нь ингээд над амар ингээд тод санагддаг байхгүй. Тэгэл нэг амар хөдөлмөрчтэй манай ээж аваа ярьч. Ялангуяа аав бол бас бүр зүгээр суухгүй ингээд бүхэл юм хийн. Жишээлээд ярил тэгээд тэр талаасаа бас тэгээд хөгжсөн юм. Одоо тэр талаас илүү яасан болов гэж бас бод. Яг тэр аавын тэр нэг үзэл санаа тэр юмшил чинь чамд ч гэсэн ингээд нөлөөж чи багасаа л тэрийг сонссон. Ажил чи юм чухал юм биш тэл гэж бодтгол хүн болцсон байна. Зүгээр суучихгүй. Гэхдээ одоо нэг талаасаа өөрийгөө буруутгал зүгээр суучдахгүй байхгүй. Ер нь бас 50 ингээл гэрийнхэнтэй гоё амарчих ч байдаг юм уу. Тийм байвал одоо магадгүй манай гэрийнхэн 2 хоног сайхан гэртээ амарчий гэж байвал би энэ чи 1 хоногт нь ингээл бүх сахтанж байгаа юм шиг явж байгаа. Тэ? Гадуур гарч ингээл магадгүй дэлгүүр орч ороод юм цуглуулна ч гэдэг юм. Тэр чинь өөртөө ажил болгочихж байгаа шүү дээ. Тэгээ ингээд нэг өдрийг бардаг ч юм уу. Жишээлээд ярил тэг зүгээрээ чадахгүй л нэг хүн байгаад. Зүгээрээ чадахгүй байгаа. Гэтэл тоо гэрийн хүмүүс 50 байгаад идэг тий. Зарим нэг талаараа эн чинь нөгөө хүний нөгөө амьдралын тэнцвэрийг бас алдагдуулах нөхцөл болчихж байгаа байхгүй. Хүн чинь ажиллах хэвээр, амрах хэвээр, хоббиндаа цаг гаргах хэвээр, гэр бүлдээ цаг гаргах хэвээр, өөртөө цаг гаргах хэвээр гэдэг ингээ юм байж хат чинь нөгөө нэг ажил хамгийн чухал гэдэг итгэл үнэмшлээсээ болоод бусад юмсаа бүгдийг ингээ нөгөө нэг жоохон орхигдуулаад хаяад тэгэхэр ч л нөгөө нэг юм аз жаргалтай амьдралыг чинь гэж жоох ингээ бодлонтой нэг бүх газараа тэнцвэртэй байх нь багасаад ирж байгаа гэсэн үг биш тий. За юусэн нөгөө ингээд бит хоёр өнөөдөр айгуу гоо ингээд зөөр чөлөөтэй ярьчи гэж ирсэн тий. Ерөнхийдөө чөлөөтэй нээлттэй сэдвэр. Тэгэхээр би ер нь бол ингэж сумаар байна. Ер нь Монголд амьдарч байгаа. За Монголд гэх юм одоо Улаанбаатарт гэж айллаар нь ярих нь ч зүг юм. Ер нь бүх хүмүүс л айгүй их асуудалтай байна. Сэтгцийн талаасаа, сэтгцийн эрүүл мэндийн талаасаа тий. Одоо жишээлээд ярил яаж яах вэ гэхээр намайг нэг хүн Facebook дээр үзээд энэ магадгүй юм амжилттай явж гин гэж харж байгаа мөртлөө нөгөө талдаа өөрийгөө би хажууд нэм явж гин гэж байгаа. Би нэг хүнийг хараад одоо жишээлээд энэ юм хийж яхад ийм амжилттай явж яхад минийх юм баг байна гэд ингээл хүн болгонд л би юм асуудлууд үүсээд ийн гэж хараад байгаа байхгүй. Тэгээ энэ чинь сошиал мошлын ингээл бүхэл юм нөлөөлж байна тий. Тэгэд би юм асуудалгүй хүн гэж бол байхгүй гэж боддог байхгүй. Яг үнэн ихлэхэд сэтгцийн яг юм одоо юу гэдэг англиар нь юу гэж англиаддаг нэхэд англиаддаг шээ. Ямар нэгэн тийм асуудалгүй хүмүүс бол би байхгүй гэж шаарддаг. Ер нь энэ талаасаа та юу гэж боддог? Тийм, асуудалгүй хүн гэж байхгүй шүү дээ. Яг одоо сүүлийн үеийн судалгаар дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаа орлогоор ердөөсөө 4 хүн тутмын нэг нь сэтгцийн тулгамдсан асуудалтай байна гэж үзэж байгаа байхгүй. Тэнгүүд манайхан сэтгцийн тулгамдсан асуудал болон сэтгцийн эмгэг хоёрыг хооронд нь ингээд нөгөө ялгахгүйгээсээ болоод 4 хүний нэг нь сэтгцийн өвчтэй гинэ ч гэдэг юм уу ингээд бүр ингээ хөөсрөөд ингээ явчихдаг байхгүй. Тэгэхээр сэтгцийн нөгөө яг юм сэтгцийн байдлыг тодорхойлж байгаа нь болохоор сэтгцийн эмгэгтэй, сэтгцийн тулгамдсан асуудалтай гэд ингээд тустай байгаа байхгүй. Тэгэхээр тулгамдсан асуудалтай хүн гэдэг бол яг саяхан хэлсэн нөгөө миний амьдрал тутамд ингээд амьдралд хүнд ингээд тохиолдож байгаа асуудлууд гарч ирэхэд тэр хүн ямар нэгэн байдлаар сэтгэлзэн хувьд хямран штэ. Нойргууд нь сэтгэлээр унана, айж дүгшин, эсвэл уурлаж бухимдана ч гэдэг юм уу. Яг тэр юм хямрал гарч байгаа тэр үе тэрийг л
тулгамцсан асуудалтай хүн гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ бодохоор чинь 4 хүн тутмын нэг нь тулгамцсан асуудалтай байна гэдэг чинь өөрөө бодит байгаа байхгүй. Яг бидний энэ одоо амьдарч байгаа энэ цаг үе чинь өөрөө ингээд хурдцтай хөгжиж байгаа. Өнөөдөр нэг шинэ мэдээлэл гарахад маргааш бүр шалт хэс ондоо мэдээлэлтэй байх ч гэдэг юм уу те. Өнөөдөр би зүгээр машин унаа явчихсан чи маргааш машинда бензин хийж чадахгүй ч болчихж байгаа шиг те. Ингээл нэг гинтийн юмнууд чи өрдөөс ингээд байнгын бид нэр тохиолдож байгаа байхгүй. Иннээс болоод бидний ер нь сэтгэл санаа бол байнга л юм хэлбэлцсэн. Дэшээ доошоо ингээл хямарч байгаа хүн болгонд л тохиолдож байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ер нь бол стресс гэдэг энэ хямар юм бол асуудал бол ер нь хүнээс холдохгүй. Тухайн асуудлынх нь хүч тэ шин чанар үргэлжлэх хугацаа нөгөө хүндээ үзүүлж байгаа хохирол зэргээр л хоорондоо ялгаатай болохоос биш зүгээр амьдралын туршдал биднэрт асуудал бол хөврөөл байгаа шүү дээ. Уй гашуу тохиолдож болно тэ би үр зээлэнд орж болно, хүнд хулигдуулж болно, би одоо магадгүй бүр альбан тушаал ахиж болно. Ахих ч хүртэл стресс шүү дээ. Би гинт баяжиж болно. Мөнгө яах вэ гэдэг. Тийм шүү дээ. Энэ мэтчлэнгээр өрдөөс тэр нь тухайн хүндээ ямар хохирол үзүүлж байгаагаас л өөр байгаа болохоос биш хүн болгонд л асуудал ямар нэг хэмжээгээр бол байгаа. Тэр нь эмгэг хэмжээнд хүрж гин үү? Тэгсгээд нөгөө нэг юм дасан цогцох хугацаанд шийдэгдээд тэр хүн ингээд тайвшраад явчихж гин үү гэдгээр л өөрөө байхгүй. Бас нэг зарим нэг хэсэг хүмүүс ингэж нэг ярьдаг. Стресс гэж юу юм бэ? Би ер нь стрессддэг шин. Би ер нь тоодгүй шин. Тэр чинь ер нь утгагүй. Тим юмд ингээд санаа зовно гэдэг чинь өстой нэр илүү зам байгаа да. Өөрийгөө хүн хичээх хэрэгтэй ч гэдэг юм уу нэг зарим нэг хүмүүс тэгж бас хилээд байдаг те. Намайг хүртэл тэгж шилдэг шүү дээ. Энэ юмд стрессдэггүй гэдэг. Намайг хүмүүс амар одоо таас анзаарч байсан ажил дээр хүмүүс өдөө тэгж хэлдэг шүү дээ. Тэгэхээр тэр чинь өөрөө бас хоёулаа ч энэ тухай бас нэрээ ярилцчихсан одоо би санчлаа. Тэгэхээр эн чинь ч гэсэн нөгөө хүний стресстэй өгж байгаа хариу үйлдэл байж болно шүү дээ. Нөгөө нэг харахгүй байх, сонсохгүй байх, тоохгүй байх гэд би бол тийхгүй байх хэлчихийдгийг шүү дээ. Айлуулахад тооморг байна гэж. Яг үнэ тий. Тэр чинь өөрөө хамгаалах механизм болохоос биш та өөрөө өрдөөс энийг мэдрэхгүй байгаа гэсэн үг бол биш байхгүй юу? Зүгээр л нөгөө хамгаалах байдлаараа харахгүй чи, сонсохгүй чи, тоогоо юм шиг царайлчи гэд бас энэ хамгаалтын механизм байдлаар ингээ байгаад байгаа. Тэрийг хүмүүс болохоор би тоодгүй шүү дээ. Би өрдөөс хямардгүй шүү дээ. Би гутардгүй шүү дээ. Гутрна гэж өрдөөсөө би мэдхгүй ч гэдэг юм уу те. Нөгөө яг нэг талаараа нөгөө өөрийн яг тухайн үеийн бодол, мэдрэмжээ танихгүй байгаа байдал бас байж болно. Тэгэхээр ер нь стресс энэ хямралчин байж ижил хүний нөгөө амьд үлдэх, тэгээ тэмцэх, урагшлах, эсвэл арга чарга олох энэ нөхцөл байдлууд чинь хүнд ингээд үүсэж байгаа байхгүй. Яг түрүүн хоёлаас нөгөө нэг сая шоу ярьжсэн шүү дээ. Яг манайхан яагаад тийм ур чадвартай арга ухаантай ур чадвартай ийм арга ухаантай байгаад байгаа юм гэхээр биднэрт амьдрал дээр эн чинь ингээд тохиолдож исэн энэнийг ингээ хийж исэн туршлага байгаа байхгүй. Тийм амьдралд өрдөөсөө биднэрт ингээд байгаа байхгүй. Тэнгүүд тэр нөгөө Японуудад бол яг үнэндээ хөөрхий тэр хаалгыг бол үнэхээр ойлгохгүй байгаа үстэй тий. Яаж хаахаа ойлгохгүй байгаа. Ингээд ботхоор тэдний бүх юм ингээд автоматчсан тийм ингээд тийм юм шийдэх юм амьдралд нэх айхтар нөхцөл үүсэхгүй болохоор тэр хүмүүс туршлага байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр юм бүгд чинь одоо стресс бол муу гэсэн үг бол биш. Тэр стресс чинь тэр асуудал хямрал чинь өөрөө надад сайн ч юм өгдөг. Хор хохирлооч үзүүлдэг. Тэгтээ эндээс нь ямар сайн юм надад ур чадвар эндээс би эзэмшив. За хор хохирол учруулж явах юм бол үүнийг хэрхэн даван туулах вэ гэдгийг шийдэх нь л хүний өөрийн асуудал болчихж байгаа байхгүй юу? Одоо жишээ нэг одоо би чинь хоол зууш над дээр ингээл нэг хүмүүс ирнэ л те. Ирнэ тэгэнгүүт би нөгөө заавалчгүй асуудаг гэж нэг стресс идэх байхгүй. Ерөнхийд нь асуун заавалчгүй асуун. Ягаад гэвэл стрессийг юу гэж асуух вэ? Ер нь стресс ирээдгүй гэж ихний хэлсэн тий. Юунд л их стресстгүй тий. Ажил дээр нь стресстэй байдаг, гэртээ байдаг. Ер нь тиймэрхүү байдлаар л суун. Цаашаа л суухгүй. Одоо шинэ асуух аргач мэдгүй байгаа байхгүй. Одоо шинэ яг юу гэж асуух юм тий. Тэгэд стресс нөө яагаад асуугаад байна вэ гэхээр стресс гэдэг чинь ерөөсөө хүний
одоо тэр бодис солилцооч байна уу, бие махбодыг тэр чигээр удирдахж байгаа зүйл байхгүй юу тий. Одоо зүгээр л хоолн дээр ярихад ямар хоол идэхийг чинь шийдэж байгаа, хизээ идэхийг чинь шийдчихэж байгаа тий. Их идэх бага идэхийг ч хүртэл шийдчихэж байгаа асуудал байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг стресс ихтэй хүмүүстэй ажиллахад амар хэцүү. Ер нь баг өөрчлөлт ороход хүртэл амар хэцүү. Яагаад гэвэл нөгөө хүмүүсийн гол асуудал нь хоолнд биш байгаа байхгүй юу. Нөгөө хүмүүсийн сэтгэл санаа сайжрал стресс нь багасчвал тэр хоол моолыг тий хоолоо зохицуулах ямар асуудал байхгүй байдаг байх жишээ нэ. Тэгэхээр нөгөө нэг ийм хүмүүст нөгөө өөх зөвлөгөө гэдэг талаас айгүй хэцүү байдаг. Ер нь яг яах хэвтэй. Тэгээд нөгөө бичлэгүүд яваад идэг штэ. Эмч намайг стрессээ гаргасан гэд. Тий. Тэр шиг тий. Тэгэхээр нөгөө нэг ер нь яавал дээр одоо би чинь нөгөө стрессээ тодорхойлох хэрэгтэй байхгүй юу? Стрессэд юунд одоо стресс гэхээр хамгийн түрүү ердөөсөө миний амгалан тайван байдал нөхцөлд ямар нэгэн байдлаар нөлөөлж байгаа тэр зүйлийг л стресс гэж байгаа байхгүй. Стресс чинь одоо юу ч хийж болж байгаа байхгүй. Хүмүүс ингээ стресс ч гэдэг юм уу ингээд гингүүд хамгийн юм хүнд юмыг бодоод байдаг. Одоо уй гашуу, зовлон, өвчин гэж боддог байхгүй юу? Стресс гэхээр үгүй хүүхэд стресс нь гэхээр хүртэл гайхаад байдаг шүү дээ. Хүүхдэд цэцэрлэгт орох стресс, багш солигдох стресс, анги дэвших стресс, тэ анги дээр хүүхдтэй муудалцах стресс, багш загнах стресс. Хичээлээсээ хоцрол манай хүүхдс амар стресстэй жишээлбэл. Энд ч гэсэн стресс. Тэгэхээр ердөөс миний амьдралд ингээд нэг миний санаагаар болохгүй надад ингээд нэг юм нөлөө үзүүлээд байгаа юм чинь л стресс гэж хэлчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр стрессээ бид нэр зөв таних хэрэгтэй. Стресс гэчингүүд дандаа тэр том амар юм гэж бодож болохгүй. Тэнгүүд одоо өөртөө тохиолдоо ингээд нөгөө тохиолдоод байгаа юмсаа бид нар ингээд түрний нөгөө хүн өөрийгөө ойлгож таних хэрэгтэй гэсэн шиг эргэн тойронд болоод байгаа юмгаа ч гэсэн өөрийгөө ойлгохгүй байгаа хүн чинь эргэн тойрондоо болж байгаа юмсаа ч гэсэн яг ингээд боддоор бас таньж мэдэж ойлгож чаддаггүй. Би надад одоо юунд ингээд стресстэй байгаа юм бэ гэдгийг таньж ингэж ойлгож чаддаггүй. Тэрийг ойлгох нь их чухал байгаа байхгүй. Тэгэхээр тэгвэл яаж ойлгох юм бэ гэл ингээд хүмүүс асуудаг шүү дээ. Тийм яаж ойлгох юм? Яаж ойлгох юм? Тэгвэл би ийм нэг юм түүх ярих дуртай. Миний өөрийн түүх. Стрессийг ойлгохын тулд. Би миний очрлж жагаад миний урдуур хүн очрлахад ингээд очр дайхад би маш дургу. Би тэрэнд ингээд амар миний уур хүрээд ингээд очр зайцсан гэдэг шиг. Тийм. Ингээд дэлгүүрч байна уу, машин зам дээр ч байна уу, яг ингээд миний урдуур ингээд хүн ингээд дайраад ингээд хуйл бусаар ороход би бүр ингээд маш бухимдаж миний маш их уур хүрдэг байхгүй. Тэгэнгүүтээ би ингээд өнгөрсөн жилийн өмнөх 100 би ингээ анзаарсан байхгүй. Яг л миний урдуур бас нэг хүн ингээд урдуур ингээд дайраал. Тэгсэн чи би яг ингэж хэлж байгаа байхгүй. Уучлаарай, наа чи ингээ хүн зогсож байгааг та харахгүй юу? Ингээ очрлоо зогсож байгааг харахгүй байна уу? Би наа чи зогсож штэ гэж би хэлж байгаа байхгүй. Ер нь ингээ бухимдаж байгаа штт. Тэгэнгүүтээ би тэгээд яг тэр нөхцөл байдлаа ингээд би бодсон байхгүй. Би сая юунд бухимдчихв? Би яагагүй ингээд урдуур ингээ хүн ингээд миний очрын урдуур хүн дайхад би ер нь яагаад дантаа ингэж ууралдаг юм болоо? Дандаа энд яагаад би дургу байдаг юм болоо. Энд яагаад ингэж бухимдаад надад муухай санагддаг юм болоо гэж би өөрийгөө ойлгох гэж оролдож байгаа байхгүй. Тэгсэн чинь надад юу санаанд орсон бэ гэсэн чинь миний нэг картын барааны үед талханд очролдог байсан үемэн санаанд орж байгаа байхгүй. Би тэр үед чинь одоо 8 9 настай. Тэнгүүт ингээд яг картын барааны үед манай хаан бүл 6 2 талх авдаг. 2 талхаа тэр өдрөө авахгүй байх юм бол дахиад 2 өдөр хоосон. За, манай подкастын хамтран ажиллагчаар Medi Wellness Center хамтран ажиллаж байгаа. За, тэгэхээр би та бүхэнд өнөөдөр нэг сонирхолтой одоо төхөөрөмжийн талаар, багцын талаар танилцуулах гэж. Энэ юу вэ гэхээр slimming laser буюу тураах лазер аппарат байгаа. За, энэ яадаг аппарат вэ гэхээр өөхний эсийг задалдаг юм аппарат байгаа гэсэн үг. За, тэгэхээр өөхний эс гэдгийг ярихын түрүүнд би танд нэг хэдхэн нэг жишээ дурдах юм. За, бидний өөх гэдэг маань эсээс бүрддэг. За, энэ эс маань яадаг вэ гэхээр хоол идэхээр томроод буцаад жижигэрч яадаг. За, тэгээд бид нэр жин нэмэл таргалаад эхлэхвэр яадаг вөхөр энэ өөхний эсүүд 2 байсан бол 4 болоо 4 байсан бол 8 болоод гэх тийм үү. Ингээд тоогоо нэмж эхэлдэг. За, тэгээд бид нэр гişнээ тарган байжгаад жингээ аслаа гэхэд өөхний эсний тоонууд боц цөөрдгөө буюу хэмжээгээр жижигэрдэг болохоос тоон цөөрдгөө олон хിവэрэ байдаг гэсэн.
За тэгэхээр энэ slimming laser гэдэг энэ аппарат өөр ямар үйлчлэлтэй байна вэ гэхээр энэ өөхний эсийг дулааны аргаар өөр ингээд задалдаг буюу өөхний эсийг байхгүй болгоно. За тэгээд нэг 20-с 28 хоногийн дараагаар биеэс чинь гадагшлах зарчмаар явдаг учраас 28-аас 42 хоногийн зайтай ийм лазер аппаратанд ороод биеийнхээ өөхний эсхийг хасах боломжтой байдаг юм байна. За тэгэхээр энэ хөвлий, гар, гуй гэдэг ингээд маш олон газар одоо хэрглэж болохоор яг тухайн хэсэгтээ тураадаг ийм өрмөц аппарат байгаамаа гэсэн. Та тэгэхээр сонирхож байвал Medi Wellness Center пэйж хуудасаар ороод сонирхоорой. Тэнгүүд нөгөө нэг талхны машин чинь ингээд талхны машин ирэхээс өмнө ингээд байрны ингээд хөгшин хүмүүс ингээд ерөнхийдөө очрлно. Бид нар чинь ингээд айгүй хөрхөнд ихтэй ингээд очрлоо зогсож идэг байхгүй. Тэнгүүд талхны машин юм том машин ингээд ирэнгүүд хүмүүс цонхоороо харж агаад нөгөө том насанд хүрсэн хүмүүс шууд ингээд гарч ирэл урдуур дайраал ингээл нөгөө нэг очрый ч юм бүр ингээд амар болгодог байхгүй юу? Талхаа авах гээд. Тийм. Тэнгүүд чинь би ч нөгөө нэг тэр өдөр 2 талхаа авахгүй бол 2 өдөр хоосон байх ёстой болчих штеп. Тэгэхээр заавал 2 талхаа авах ёстой. Тэгээд тэнцээ нөгөө нэг ингээд бүр ингээд чичир дайр ямар ч талхаа авна заяа. Гэтэ заримдаа ч авахгүй харна. Тэгээд би тэр нэг түрүүний нэг очр хүм дайрсан чинь ингээд би бухимдсан гэсэн штеп. Тэгэхэд миний яг хэлсэн үгээ би яг анзаарсан байхгүй. Уучлаарай наа чи хүн зогсоод байна. Та намайг харж гин үү гэ ингээ хэлсэн. Миний яг нөгөө 8 настай хүүхэд миний дотроос дуурайд байсан байгаа байхгүй юу? Нөгөө хүнд харагдахгүй. Нөгөө томчууд чинь дээгүүр ингээл алцаал нөгөө талхааваа явчихж байгаа шүү дээ. Яг тэгээд энэ миний нөгөө нэг юм томчуудад гомцсон харагдахгүй байгаа 8 настай хүүхэд одоо болтол миний дотроос ингээд дуурайд байгаа юм биш үү? Ингээд томчууд гомдоод авахгүй намайг хараач. Наа чи хүүхэд байж тээ талхаа амаар байж тээ гэд ингээд нөгөө томчуудад харагдаж тоогдож сонсогдоогүй тэр хүүхэд чинь дуурайд байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс болохоор ингээд ийм нөхцөл байдал стресс гингүүд яг тэр нөгөө нэг үеийнхаа л юмаа ингээд нөгөө нэг одоо юу гэдгийг би одоо энэ ууртай хүн би ингээд одоо жишээ нь шууд бас ингэж болох гээд байгаа байхгүй. Эдгээр миний стрессийг дургу хүргээд байна. Миний дургу хүргээд байна. Энэ миний урдуур ороод намайг доромжилж гин гэд ингээд нөгөө хүнтэйгээ хэрэлдээд ингээд ингэх гээд нь штэ. Тэгэхээр чи нөгөө чин зөрчил болоод ингээд явчих واخхой. Тэгэхээр хүмүүс тэрэнд л ингээд энэ бол стресс гэд ингээд тэрэнд л анхаарат идэг байхгүй. Энэ бухимдаад байгаа сэтгэл маань ямар учиртай юм болоо гэж бид нэр өрдөөсөө ингэж таних гэж оролддог. Тэгэнгүүт одоо би тэгээд таньчихж байгаа штэ. Миний мөхөр хитэр талхаа авч даагүй 8 настай охин чи миний дотроос дуурайд байгаа юм байна гэд би ойлгонгуудаа одоо ч тийм амар юм байхгүй штэ. Одоо жишээ нь миний урдуур нэг хүн ингээд орлоо гэхэд тэр бол нөх амар нэг хор хохиролтой юм болохгүй. Учираас одоо тэр нэг юм уурлах бухимдах бол шаардлага байхгүй гэж ингэж би өөртөө ойлгуулж байгаа байхгүй. Тэнгүүт одоо жишээ нь би ингээд би ч бас ийм юмд ингээ уур хүрээд идэг юм чинь гэдэг тэнгүүтээ бас ийм нөхцөл байдал дээр ингээ харахаар нөгөө нэг урдуур мурдаараа бас ганц хүмүүс оруулж моруулж ялангуяа хүмүүсээ үл зүгээр асуудалгүй болж байгаа шүү дээ. Хүүхэд мөхөд ахын бол аль миний хөө бичвэл гэд ингээ оруулж моруулцдаг тийм болчихж байгаа байхгүй. Ингиж бид нар нөгөө өөрийнхөө асуудал өөрийнхөө тэр намайг бухимдуулаад байгаа сэтгэлийг мань хямраагаад байгаа юм чинь яг одоогийн надад энэ юм уу эсвэл миний өөрийн хувийн нөгөө нэг юм миний дотоод гуниг гомдол айдастай холбоотой юм уу гэдгийгээ таних нь их чухал байгаа. Дандаа л ингээд нөгөө таних ойлгох гэдэг юм л яриад байгаа. Чин ийм учиртай. Бид нар болохоор дандаа л гадна өрнөж байгаа юмд л илүү их анхаарат байдаг байхгүй юу? Таныг нэг саяны юу гэрсэн чи надад нэг юм юу санаад орлоо. Би яг сүүлийн за 2 жил юм байна. За нэг юм амар стресссэн. За 2 жил стресссэн байгаа. Бүр тэрийг мэдээд стресс. Юунд стресс чинь гэсэн чинь цагийн менежмент байхгүй. Нөгөө ингээд янз бүрийн ингээд ажлууд авчаад цагийн тулгаад эсвэл цагийн дуусныхан дараа ингээд санаж манаач гэдэг юм. Эсвэл зарим нэг уулзах хүмүүс хийх ёстой ажил байсан бол тэрийг мартаач гэдэг юм. Ингээд нөгөө ямар ч цагийн менежмент хөө. Чи нөгөө нэг хүн ажил хийх ёстой гэдэг хүн чинь ажлыг бол орж ирэхээр нь бол ямар ч нөгөө нэг балансгүйгээр лимитгүйгээр аваад байгаа юм биш үү те. Тэгээд нөгөө ингээд цагийн менежментгүй болцсон. Тэгээд нөгөө нэг өөртөө ингээ стресс үүсгээл яваад байгаа байхгүй тэр чинь ингээ зарим нь амжихгүй, зарим нь тулгаал, зарим нь оройтуулаад өөрийгөө буруутгаал. Тэгсэн чинь сүүл би ингээ бодож байгаа сүүлийн 1 жил
календар хөтлөж байгаа байхгүй. Утсан дээр календар ингээд цагуудаа зоогоод ингээд ажлынхаа цагуудыг зоогоод ийм ажил хийгээд зоно гэсэн чинь нөгөө стресс маань байхгүй болцсон. Жишээлбэл ярил те. Тэгэхээр шийдчихэж байгаа байхгүй. Жишээлбэл ярил. Тэгэхэд бид энд бол яг 2 жил лав ерөөсөө ингээд стрессж байгаа байхгүй. Тэрэндээ өөрийгөө өөртөө ингээд буруутгаад стресстэй байгаагаа бас танихгүй л байсан биз дээ. Гэхдээ бас нэг талаасаа харвал тэгэл анзаараад байх хэрэгтэй юм шиг байгаа. Бас шийдэл байхгүй ч гэсэн би бас тэгж бас өөрийгөө бодсон баг. Би бас 2 жил анзаараад байгаа байхгүй. Би ингээд цагийн менежмент муу шүү. Ингээд зарим хүний хэлсэн юмыг мартаад байна шүү ч юм уу. Цагтаа байвал цагтаа байхгүй шүү ч гэх ингээд анзаараад 2 жил явж иж сүүлийн жил ингээд календар дээр ингээд тогтмол цагаа хөтлөөд 30 минут ингээд уулзах байдаг юм хийх ажиллаж байсан. Ингээд тодорхойлол бичээл ингээд ярьдаг болсон. Одоо ингээд ямар ч стресс байхгүй. Хамгийн наадаж ажиллаа сараар дүүлбэлчин. Тэгээд нөгөө нэг тэтгэн завтай завгүйгээд хүнд хэлэхэд хүртэл амар амар болчихж байгаа чилээ ярил. Тэгэхэд хуучин бол тийм байхгүй. Тэгэл ингээл стресс болгоод тэрэндээ жоох өөрөө өөртөө дотроо л бухимдж байгаа шүү дээ. Ер нь цаад юм бол нөгөө нэг талаараа нөгөө нэг календартай болоод юмс чинь тодорхой болцохоор төгшүүр буурчих таахгүй. Тийм яг үн тийм. Төгшүүр байхгүй. Одоо нөө тулгах молгох гэдэг одоо нөө чинь амар стресс. Тэгэхээр чи нөгөө нэг юмс чинь ингээд айгуу гоё. Яг ингээд шийдэгдчих юм бол хизээ алга болно доо. Яаж нөгөө нэг энэ юу н насан туршдаа ийм байх байсан да гэсэн юмс чинь хүртэл ингээд алга болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь би бас тэгж бас тэгээ зүгээр өөртөө нэг дүгнэлт хийсэн юу байсан гэсэн. Ер нь хүн өөрийг анзаарах хэрэгтэй юм шиг л. Тий. Яг зарим хүмүүс нөө би мэдээд байгаа л да гэдэг штэ. Тэгээ мэдээд байгаагаар мэдээл яваад байх хэрэгтэй байлээ гэж. Одоо чинь зарим хүмүүс би тарган байгаа тий. Тарганаа би мэдээд байгаа л да гэд. Харин л тоохгүй аргач бас болохгүй гэж боддог байхгүй. Би тэгээд яг мэдээд наадах ингээд цаашаа мэдээл яваад тий. Одоо яавал тордгийн гэдгийг ингээд мэдхийн төлөө л яваад тий гэд. Тэр нь магадгүй тодорхой хугацаа зарцуулах ёстой юм шиг байгаа юм гэж би зур бодож байгаа. Ягаад турах ёстой юм гэдэг чинь ч гэсэн тухайн хүнд бас тодорхой болох хэрэгтэй байгаа байхгүй юу? Нөгөө юмаа хийхэд чинь. Одоо сая чиний нөгөө календартай бол гэдэг шиг те тэр ажил хийх нь угаасаа гарцаагүй. Тэгэхээр яаж хийх вэ? Чамд болохоор хийх гэдэг ингээд тодорхой юм нөхцөл байгаа байхгүй. Тэгэнгүүт тэрийг хийхин тулд юу их үү гэдэг ингээд нөгөө нэг аргаа олж байгаа байхгүй. Турах дээр ч гэсэн бас л тийм л байгаа байхгүй. Турмаар энд гэл байдаг. Яг тэрний нөгөө турахын ашигтай юм нь юу юм? Турсны дараа ер нь юу хүлээж байгаа гэдэг чинь айгу тодорхой биш бас байхаар чинь тэрэнд нөгөө нэг юм цагаа зарцуулахгүй тэр нөгөө хүсэл маань яг үнэхээр бодит болохгүй байгаад ах юм бас байж болох байгаа байхгүй. Нөө нэг сая тайлс нөө турахад ингээд нэг тодорхой байх гэсэн ярьсан шүү дээ. Энд чинь зориг тавихаас юугаараа даваа талтай болж байгаа лээ. Ер нь одоо хүмүүс нэг турхад зориг хэрэгтэй л ярьдаг шүү дээ. Тэрнээс өөр байна уу? Эсвэл тэрнээс илүү арай илүү зүйл юм уу? За одоо энийг одоо юу гэж тайлбарламаар юм дээ? Магадгүй надад ч гэсэн заримдаа тулгардаг л асуудал байхгүй. Миний бодлоор би бол ингэж бод. Хүн ямар нэгэн юмд хүрэхэд тэндээс гарах юм нь тэр хүнд итгэл үнэмшилтэй, баттай, тэгээд таашаалтай үр дүнд нь хүрэх зүйл гэсэн үг шүү дээ. Үр дүнд тэмчээд нөгөө гарч байгаа тэр үр дүн тэр хүнд амар хэрэгтэй, ашигтай, таашаалтай байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо магадгүй бид нарт ингээд нөгөө нэг миний анзаарснаар нөгөө нэг яг трийгээ ингээд харж чадсан хүмүүс илүү сайн тэр нөгөө нэг турах гэдэг үйл явцтай юм бат итгэлтэй явдаг юм шиг. Одоо нөгөө нэг би ирүүлчих ёстой. Одоо зарим нэг ингээд эмгэгүүдээр чинь та заавал тур гэдэг юм шаардлага тавьж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр хүний тэнцээ нөхцөл нь тодорхойлчихж байгаа байхгүй. Хүлээж байгаа хүлээлт нь би турчих юм бол миний эрүүл мэнд сайжирна. Тэгчингүүт нөгөө хүн чинь тэрэндээ амар ихтгэлтэй болчихж байгаа байхгүй. Одоо эмнэлэг дээр ч яг энэ байдлууд ингээ анзаардаг байхгүй. Зарим хүмүүс нөгөө нэг юм өвчин шаардлага турах ёстой ч гэсэн тэрийгэ дэглэмээ баримталж чаддаггүй. Ингээ турахгүй иймэрхүү нөхцөлд ингээ байдаг. Тэнгүүд ингээ яг ингээ практик дээр ингээ зарим нэгийг анзаарахаар тэнцээ жоохон ингээ нөгөө нэг юм ихтгэл найдар алдсан хүмүүс тэрийг дэглэмээ баримтлахгүй байх зүйл анзаарагдаад. Нэгэн л өвдсөн юм чи яадаг юм. Сайжрна гэж байхгүй шүү дээ. Одоо өөрчлөгдөхгүй шүү дээ ч гэдэг юм уу те.
тийм сэтгэл зүйтэй байхаар турсны дараа өгөөж байхгүй болох гэдэг шүү дээ, тийм байхгүй гэсэн үг шүү дээ. Байхгүй нэг нь ялгаа байхгүй. Нэг нь би өвчтэй л юм чи өвчтэйгээр л биш тэгээд тураад яах юм би бүр өвчнгүй болохгүй юм чинь гэдэг юм. Тийм итгэл үнэмшилтэй байхаар тэр дэглэмээр баримтлах байдал нь сул байгаад байгаа юм шиг анзаарагдав. Тэгэхээр яг энэ нөгөө нэг өөр нөхцлөөрчсөн турах гэж байгаа хүмүүст ч гэсэн яг тэр артлыг тэнд хүлээж байгаа юм айгуу гой тодорхой байх юм бол түүнийг хийхэд илүү их урам зоригтой, итгэл үнэмшилтэй хийдэг гэж би бол боддог. Зүгээр нэг юм уриал оодсон шиг зорилго зорилт гэл ингээл нэг юм уриал оодсон шиг биш. Тэр нь үнэхээр тэр хүний сэтгэлийг татсан. Өөрөө бүр тэрэндээ дурлаж, шунаж дууралсан байх юм бол. Инженерээр л юу л гэж штэ. За би нэг 90 кг байлаа гэж штэ. 10 кг хасна гэдэг бол зорилго болчих гээд штэ, тий. Гэхээсээ илүү 10 кг хасчвал би илүү бусдад гоё ярагдана, бэлгүүс маань гоё ярагдана ч гэдэм одоо тий магадгүй зүгээр тэгж бодож болох юм шүү дээ тий. Эсвэл юу гэдгийг найзлуудаач гэдэг юм уу тий. Им өгөөж байх гэдэг шүү дээ. Тэр нэг гоё бодит ашигтай. Юу айгүй нэг рил байх гэдэг шүү дээ. Яг тий одоо тэр тий. Тэгэхээр тэрний илүү өгөөчтэй юм байна. Би бас одоо сая зүгээр бодлоо л да. Би ч бас ингээд дасгал хийх гээл одоо хичээгээл байдаг байхгүй. Ер нь л өгдөг юм. Дасгалыг одоо аль болох нэг амьдралын нэг хэсэг болгох гээд одоо сүүлийн 2 жил чинь он гар бол одоо миний 2 дахь жил ер нь жимд нэг ингээд одоо алгассан ч гэсэн явчихж байгаа байхгүй нэг томоор нь харуул доктортэй одоо тэгээд яагаад би ингээд яваад байгаа гэд ингээд өөрийгөө бодож байгаа байхгүй тэгэнгүүт би одоо нэг өөртөө тавьсан нэг юм юу байдгийг одоо яг зориг гэх юм чи үе. Гэхдээ тэр юу байдг вөхөр хөгшөөр одоо манай хүүхдүүд том болно шүү дээ. 30-тай болно, 40-тай болно. Тэгээд тэд нэр ингээд магадгүй ингээд гоё хөлбөмбөг тоглол би хамт хөлбөмбөг тоглоно гэж боддог байхгүй юу. Жишээ дээр бол миний зорилго тийм байдаг. Тэгээд нөгөө нэг би ч нөө яг нэг үений айгүй асуудалтай учраас тийм болохгүй байх магадлал амар өндөр байдаг байхгүй юу. Тэгээд би нөгөө нэг миний зорилго тийм байдаг байхгүй яг гоё ингээд би бүр хөлбөмбөг тоглоно гэж боддог. Би ядад хөлбөмбөг хизээч тоглож чаддаггүй спорт. Тэгээд би яг өөртөө тэгж зүйлдэг байхгүй. Тэгээд нөгөө нэг жимд яваад дасгал хийж байгаа нь ерөөсөө тэр нөө бэкбэк болох ерөөс хин чамаагүй надад ерөөс тийм сонирхол төр байхгүй. Дасгал хөдөлгөөн гэдэг бол амьдралын чанарт амар чухал. Тэгээ тэр магадгүй миний 50 60 70 насны нөө нэг идэвхтэй байхыг тодорхойлох учраас би ингээд яваад байгаа байхгүй юу. Тий. Тэр нь угаасаа шинжлэх ухаан нарч байна уу? Одоо юу гэдэг тэр нь одоо батлагдаад тий. Тийм болцсон учраас би ингээд тэр нь таг зарцуулаад байгаа байхгүй. Хичнээн би одоо тэрний оронд 2 цаг ажиллаа ивэл хийн штэ. Ер нь бол тий 2 цаг мөнгө олвол олно штт гэдэг шиг гисэн мөртлөө тэрэнд илүү цаг зарцуулаад байгаа нь бас ингээд нэг өгөөж нь бас ингээд надад бас нэг харагдаад байдаг учраас би ингээд идэх юм байна гэж бас нэг бодлоо. Амар ингээд хүсэж байгаа юм чинь. Тийм хүсэж байгаа юмнууд учраас. Тэгж би бол боддгоо. Гоё юу байна. Тэгвэл магадгүй хүмүүс ямар нэгэн зорилго тавих юм бол ер нь цаатахын илүү хараарай гэвэл бас илүү бодтой байх. Химэл уриал оцсон гэхээсээ илүүтэй яг одоо мэдээж ингээл нийтлэл юм ярьдаг штэ. Та галбарч нь одоо та эрүүл болно гэдэг юм ингээл арьсж байгаа ингээл хэлдэг штэ. Тэгэхдээ яг үнэндээ миний тэр хойно дотор хүнд маань юу хэрэгтэй байгаа. Би тэндээс юу мэдрэх гээд байгаа гэдгээ тодорхой болгох юм бол би илүү их тэрэндээ итгэл зүтгэлтэй тууштай байх. Одоо жишээл би бак бол надаа юу ч өгөхгүй байхгүй юу. Миний одоо дотор хүндээ би нөө болчинтай бол надад нөгөө ямар ч одоо даваа тал байхгүй. Тэр миний нөгөө мотивац болохгүй. Учраас нөгөө тэрийг хүсэхгүй арай өөр юм хүсээд байх жишээний байна гэж бас харлаа өөрийгөө. За тэгэхээр ер нь бол стресс ч байна уу, сэтгэл зүйч байна уу бидний чинь ингээд хамгийн гол одоо юу гэх юм бас нэг зорилго чинь гэх юм бол сая би өөртөө ярьлаа ингээд аз жаргалтай л хүүхдүүдтэйгээ гэр бүлтэйгээ те нийгэмдээ ингээд байх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр нөө би аз жаргал гэж юу ингээд яг би тантай ярих юм нэг судалгаанууд уншиж хахад тийм нэг сэтгэл зүйтэй холбоотой маш том хийгдсэн судалгаа гэх юм бол нэг грант стади гэдэг амар урт хугацаанд хийгдсэн нэг судалгаа байдаг юм бэ. Би тэрний талаар ер нь бол өмнө яаж байгаагүй уншиж байгаагүй. Тэгээд нөгөө хүмүүс яавал ингээд нөгөө аз жаргалтай байдгийг гэдгийг ингээд нөгөө нэг 1938 оноос хойш ингээд маш урт хугацаанд хийсэн. Одоо бараг л 90 100 жил рүүгээ төгсөж байгаа тийм судалгаа байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэрэн дээр юу гээд гарцсан байна уу гэсэн чинь стресс багтай амьдрах, өвчнгүй
өвчин багтай байх. За тэгээд нөгөө нэг амьдралын бүтээмж тухайн хүмүүсийн ингээд аз жаргалыг аягүй их тодорхойлдог гэсэн юм үр дүнгууд жишээл гарсан байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээд нөгөө нэг босд нь яг бидний бодод шиг мөнгө гэдэг зүйл бас тэр хүмүүсийн аз жаргал биш болчиход байна ч гэдэг юм уу те. Нөгөө нэг орлогын төвш яг нэг тодорхой төвшөнд хүрчээд тэрнээсээ шууд аз жаргал өхөө болчихдөг юм байна гэдэг юм. Нэг тиймэрхүү юмнууд байгаа. Тэгэхээр нөгөө нэг бидний аз жаргалыг хайгаад идэг зүйлүүд чинь яг бидний одоогийн бодоод зүйл биш байдгийм байна гэж бас хараад байгаа байхгүй юу. Та тэрэн дээр нь юу гэж бодож байна? Хүн болгон л нөгөө нэг аз жаргал тийм тэгчүүл аз жаргалтай байна. Гэт нэг хүн болгонд нэг юм байгаа шүү дээ. Сарын 10 сая төгрөгийн орлоготой бол би нэг аз жаргалтай болчих гээд байна. Яг л нөгөө нэг өөрийн итгэл үнэмшил, туршлага, хэрэгцээн дээр тулгуурласан зүйлүүдээс ингээд бид нар ингээд хардаг шүү дээ. Тэнгүүд сая яг хэлсэн дэр судалгаан дээр ч нөгөө нэг яг мөнгөтэй байвал бүх аз жаргалыг би авчиж болох юм уу гэхээр үгүй байгаа даа зү. Тэнгүүд одоо бидний ингээд мэдээж ингээд сэтгэл зүйн их олон арга техникүүд байгаа. Сая бид нар манай медик гэдэг нөгөө нэг юм нийт төлөвс төрийн бас байгууллага сэтгцэн эрүүл мэнд боловсрал олох тийм бид нар нэг юм баг гэхгүй. Бид нар эерэг сэтгэл засалж болгох тийм курсэд суугаад дуусгасан. Эхний бэсик курсэд дуусгасан. Тэгээд эерэг сэтгэл засал дээр бол юу гэж хэлж гин вэ гэхээр хүн амьдралын юм тэнцвэртэй байх хэрэгтэй. Хүн амьдралын юм тэнцвэртэй байгаа тэнцвэрээ хадгалж чадах юм бол хүн чанартай амьдрал. Яг түрүүний хэлсэнтэй бие махбод болон сэтгэл санаа ингээ эргэн бүтээмжтэй ингээд тэнцвэртэй байх юм бол хүн ийм чанартай байна. Чанартай авах юм бол аз жаргалтай бай гэж хэлж байгаа юм. Тэнгүүд энэ тэнцвэртэй амьдралыг тэгвэл би яаж тодорхойлох юм бэ гэхээр хүний амьдралыг юм дөрвөн талбарт ингээд хувааж үзэн гэж байгаа байхгүй. Нэгдүгээрт нь би өөрийнхөө эрүүл мэнд тэ өөртөө гаргах цаг хобби ч гэдэг юм ингээ орно гэсэн үг. Ингээд би өөртөө гаргах цаг хугацаа. Өөртөө гаргах цаг хугацаа. Би өөрөөс амьдралаа дөрөв хуваавал. За хоёрдугаарт нь болохоор ажил, карьер, хөгжил төвшөлтэй гаргаж байгаа цаг хугацаа. За гуравдугаарт нь болохоор нийгмийн харилцаа, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөдтэйгөө харилцаж байгаа харилцаа. Дөрөвдүгээрт нь би ирээдүйд нөгөө чиглэгдсэн зорилго тэрэндээ чиглэгдсэн үйл ажиллагаанд. Гэт тэнгүүтээ хүний амьдралыг 100% гэж ингэж үзэх юм бол 4 хуваад 25. Би яг энэ дөрвөн талбар дээр өөрийнхөө энерги, цаг хугацаа, зэрэгээ жигд ингэж хуваарлаж амьдарч чадах юм бол энийг ингэ тэнцвэртэй амьдрал гэж үзээд энэ бол чанартай байна. Чанартай байна гэдэг чинь өөрөө надад маш их таашаал өгнө шүү дээ. Би аль нэг талбар дээр алдахгүй байх юм бол гэж үзэж байгаа байхгүй. Тэнгүүд бид нар яг одоогийн энэ нөгөө нэг юм хурдцтай нийгэмдэр бид нар яагаад ингэж маш их юм стресстэй аз жаргалгүй байна гэсэн чинь бид нар нөгөө тэнцвэрээ алдчихад байгаа байхгүй. Тэнцвэрээ алдчихад байгаа нь яг энэ одоогийн нийгэмдэр ингээл магадгүй яг л нэг юм хөгжлийнхаа явцаар л бас л явж л байгаа хэл та. Нөгөө нэг мөнгө, санхүүгийн байдал, тэ нийгэмд эзлэх байр суурь гэдэг юм маш чухал тооцогдсон. Тийм юмгүй бол тэр хүн мууч гэдэг юм уу те чадваргүй. Бус юмнаас бүр илүү давуу хүлэгдээд шүү дээ. Тэгэнгүүт нөгөөтгнийхөө хойноос түүнийг олох гэж маш их хөөцөлдөд байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь яг одоогийнхаа цаг хугацаан дээр мэдээч хэрэгтэй. Гэхдээ энэ нь бүр туйлшраад бусад юм орхигдуулах юм бол танд карьер, нэр хүнд, мөнгө байгаад ч гэсэн та эрүүл бус болцсон байвал яах вэ? Та гэр бүлгүй нөгөөтгөө хуваалцах хүнгүй байвал яах вэ? Бүр цаашлаад нөгөө нэг түрүүний хэлсэн шиг нөгөө ханаад бүр ямар ч зорилтгүй утга учиргүй болчихвол яах вэ? Ирээдүй гэж байхгүй. Тинчээ нөгөө зорих хүсэх тэмүүлэх юм байхгүй. Болчвол нөгөө нэг ингээд тэр чармаагаад ингээ хамаг хүч цаг гаргасан юм чинь өөрөө яг үнцэнтэй юу? Ач холбогдолтой юу
гэж бодохоор бас өрөөсөл байгаа гац тий. Тэгэхээр хүн яг л нөгөө нэг тэр хамгийн хоёлаа нөгөө нэг ярилцлагын ихэнд хэлсэн шиг өөрийгөө ойлгох юм бол магадгүй миний хүсэж байгаа юмнууд ч гэсэн надад илүү тодорхой болно. Би нөгөө нэг юм нийгмийн нийтийн хүслийг дагах гэхээс илүү би өөрийгөө таньдаг болчвол би тэр давлгаанд магадгүй өртөхгүй гэж магадгүй шүү дээ. Тэ? Би өөрийнхөө байх газрыг мэдчихвэл тэгэхээр чин юмсыг айгүй ингээд дахиад л би бүр байнга л хэлмээр ингээд санагддаг юм байна тэр дахиад нэг эргээд хараач дахиад нэг ингээд бодоод үзээч сониуч байгаач ингээд өөрийгөө нэг дахиад нэг гаднаас нь хараад хардаа яг ингээд таны бодоод байгаа таны хойноос нь хөөцөлдөд байгаа юм чи яг таны хүсэж байгаа юм уу та яг үүнийг авцсны дараа үнэхээр яг баяр жаргал мэдрэх үү гэд өөрөөсөө бас асууж үзмээр байгаа байхгүй бид нар тэгэхгүй болохоор чи ингээд нөгөө нэг ингээд нийтээрээ нэг юм энэ заавал хэрэгтэй гэсэн шиг тэрлүү ингээд бөөнөрөө бүгдээрээ овшуураад байгаа юм шиг тэгэхээр хүн өөрийгөө ойлгох юм бол их л олон юмыг ойлгондоо тэр нөгөө нэг аз жаргалтай байхад ч гэсэн тэр чинь ингээд суур юм болчиход байгаа байхгүй. Гэхдээ одоо ер нь харж байгаагаар нийгэмдэр ч байна энэ улс оронд айгүй нөгөө хүчрхэг хүмүүс байдаг шүү дээ. Тэдний чинь тэгэл хамгийн гол давуу тал нь ер нь өөрсдөө ойлгоцсон л арай нэг олцсон хүмүүс байдаг юм шиг ер нь санагддаг шүү дээ. Одоо юу гэх юм хувин итгэл үнэмшлээ олцсон. Тэгээ өөрийн гэсэн юус нэг ёс зүйтэй болцсон. Тэгэл тэрийг бид нар ч үнэлээл. Нөгөө нэг талаараа заримдаа бол өөрийгөө золиослцсон хүмүүс байдаг. Тийм баг. Тэр хүмүүсийн бас тэр амжилттай байгаа юм чинь бусдад хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгвэл тэр нь бусдад хэрэгтэй байсан ч гэсэн тэр хүнд бас нэг талбар нь нэг юм золиослогдсон байхыг өөрийгөө бусдын төлөөс золиослсон хүмүүсээс амжилттай явж иж бас магадгүй тий. Тийм түүхтэй хүмүүс зөндөл идэг шүү дээ. Шилээр бол. За. Анагчтэйгээ ярахад сайн нөө эрэг сэтгэл засал гэж та ярьсан шүү дээ тий. Би өмнөөс асууж лээсэн. Ер нь энэ эрэг сэтгэл засал гэж яадгийг гэл нөө нэг модулаар ингээд сураад сүүлд хизээвлээ тад болсон гэд нэг хэлжсэн тий. Тэрнийхээ талаар ярьж игвэл ер нь энэ эрэг сэтгэл засал нөө бос сэтгэл заслын аргуудаас ер нь юугаараа өөр байдгийг тий. Юун дээр илүүтэй одоо юу гэдэг фокуслаад чи хүнийг эмчлэх гээд шүү дээ. Ямар нэгэн байдлаар одоо юу гэдгийг тэр сэтгэлгээд гимтсэн нэг эргэтэн байдаг бол тий байгаа бол тэрийг нэмчлээд хэвийн болгох гэдэг арга нэг л арга байх гэдэг шүү дээ. Магадгүй тийм одоо юу гэдгийг тийм кето хоолны тэглэм гэдэг шиг ч юм уу тий тураах гэдэг нэг арга гэдэг шиг сэтгэлийг эмчлэх гэдэг нэг арга гэж ойлгоод байгаа. Тэрнийхээ талаар сэтгэл зүйн маш олон арга техникүүд байгаа. Тэгэхээр яг одоо бидний бидний сүүлд ингээд сурсан арга болохоор эерэг сэтгэл засал. Тэнгүүд эерэг гэдэг үг нь ингээд хүмүүс сонсонгууд манайхны нэг тийм байдаг шүү дээ. Бүх юмсыг сайхнаар хар. Өөдрөгөр бод. Би бол яг тэгж бодсон. Одоо чи яг бүх юмыг гоёар хар гэж. Эхний дүгэлт маань тийм байсан. Тэгэхээр яг тэгж ингэж яг тэр эерэг гэдэг үгэн дээр ингээд фокуслаад байдаг. Тэгэхээр гол ерөнхийдөө үзэл санаа нь юу юм бэ гэхээр ердөөсөө хүн төрлөхөөсөө сайн гэдэг юм үзэл санаан дээр үнэлсэн гэж хүн болгон сайн. Тийм. Хүн ер нь угаасаа ер нь төрөлхийн сайн. Тэгэнгүүт биднэрт ингээд амьдралынхаа туршид ямар нэгэн байдлаар ингээд надад ингээд тохиолдоод болоод ингээд өрнөж байгаа юмсаас хүн ингээд туршлага маш их аваад хуримтлуулаа. Тэгээд өөрийгөө ингээд бийжүүлээд явчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт эрэг сэтгэл засал дээр хүнд юу ч тохиолдсон байж болно. Одоо ямар байгаа юм? Одоо юу тулгараад байгаа юм? Ямар асуудал үүсээд байгаа юм? Энэ одоо тулгараад байгаа асуудал нь таны ямар ийм нөгөө нэг төр ур чадвартай холбоотой юм? Та тэндээс нөгөө нэг юм амьдралынхаа туршид хоримтлоос ур чадварууд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ямар таны ур чадвартай ямар асуудалтай ч холбоотойгоор одоогийн асуудал үүсээд байгаа юм бэ гэдгийгээ таньж ойлгох нь чухал. Тэнгүүтээ тэр ур чадваруудаас одоо магадгүй нөгөө психоанализаар гэх юм бол надад тэнцээ нэг бага наснд юм гэмтэл учирсан. Трама.
Тийм сэтгэлийн гэмтэл учирсан. Тэгээд тэрнээсээ болоод тэр хүн ямар нэгэн байдлаар дандаа л нэг юм муухай юмт ингээд болсон ч гэх юм. Ингээд нэг юм дадал зуршланч тэр одоо тий үзэх үзлэнч тэр ингээд өөрчлөгдсөн гэж үзэж байгаа шүү дээ. Тэнгүүд эрэг сэтгэл засал дээр бол танд юм тохиолдсон. Тэр бол үнэ. Тэгэхдээ эндээс та юу суралцсан бол ямар ур чадвар эзэмссэн? Тэр нь таны амьдралд одоо яаж нөлөөлөд байгаа? Үүнийг яаж ингэж эргээр ашиглаж болох вэ? Эсвэл эерэг байдлаар яаж засаж болох вэ гэдэг дээр л илүү их ажиллаж байгаа байхгүй. Тэгээд дахиад нэг юм үзэл санаа гэхээр юу гэдэг? Хүний итгэл үнэмшил маш чухал гэж үздэг. Юунд итгэж байгаа нь чухал гэсэн үг. Юунд итгэж байгаа нь гэхээр бидний нөгөө түрүүний би ийм л хүн гэд итгэж байгаа чинь их бол нөгөө нэг тэр юмтай холбоотой. Одоо манайхан болохоор манай удмаараа бараг юм зөрүүд гээд ингэж ярьдаг гэсэн чи тэр хүн яг л нөгөө дахиад нөгөө туршлага ярина. Юу харж гин, юу сонсож гин, юу мэдэрж гин түүнийгээ ингээд нөгөө харж дуурайж авдаг. Тэр чинь ийм байх ёстой юм байна. Ингэж үздэг юм байна гэдэг нөгөө итгэл үнэмшил хүүхэд тэрийг тэгж л ойлгож байгаа байхгүй. Тэнгүүд тэр итгэл үнэмшил чинь өөрөө 100% хүүхдийн ингээд өдийг хүртэл итгэж үнэмшиж ирсэн юм чи бүгдээрээ 100% үнэн байдгүй гэвэл бас асуудалтай. Асуудалтай байхгүй. Тэнгүүд энэ итгэл үнэмшил чинь яг бодтой юу? Тэ энийг дахиад л ингээд нөгөө нэг юм ойлгуулах гэдэг байгаа байхгүй, таниулах гэдэг байгаа байхгүй. Яг тэр үед таны тэгж та тэгж боддог байсан юм байна. Одоо жишээ нь ээж аав хоёр маань намайг надад дургу. Намайг үзээ яддаг. Бараг би ийм хүүхэд нь гарч болж төрөөд ээж аав хоёроо баг ингээд зовоосон гэж боддог байж штэ. Тэнгүүд за ингээд тэгэнгүүтээ тэр чинь ингээд нөгөө хүүхэд насны ингээд гэмтэл болоод нь штэ. Ээж аавдаа ингээд даад үзэх зүгт болох гэдэг штэ. Ер нь тэр хүний хар бол нөгөө нэг талаасаа бас бодоод үнэхээр ээж аав хоёр бас яг тэгэж үнэхээр ад үзчихсэн үү гэдэг чинь бас ингээд тодруулах ёстой юм байгаа даа зү тэ. Тэгэхээр энэ итгэл үнэмшил бас юу байсан юм бэ? Бодтой юм уу? Бодтой юм уу, бодгүй юм уу? За тэгвэл энийг бас өөрчилж болох уу? Таньж болох уу? Гэдэг дээр ингээд ажиллаж байгаа байхгүй. Одоо жишээ нь яг энийг ингээд би ингэж асуусан, багш надаас ингэж асуусан, бидраас ингэж асуусан байхгүй. За баг байхад чинь ээж аав чинь та нарт ингээд хайртай гэж хэлдэг байсан уу? Хайр ингээд та нарыг их хайрладаг гэдгийг та ингээд мэдэрдэг байсан уу гэж байгаа байхгүй. Гэт тэгсэн чинь надад хамгийн түрүүнд юу гэж санаанд орж ирсэн бэ гэсэн чинь би чамд хайртай шүү гэж ингэж нөгөө хэлэх юм бол тэрийг баг байхад надад хайраа мэдрүүлж гин гэдэг тийм надад ягаад ч юм тийм фантаз байгаа даа байхгүй. Тэнгүүт би үгүй гэдгсэн чинь манай нөгөө бусад хүмүүс бол тийм тэгдэг байсан гэдэг. Тэгэхээр би гайхаад манайханд чинь тийм соёл байхгүй шүү дээ. Ер нь бол бодоход Тэгвэл би нөгөөдөөс асууж байгаа хөөе та нарт ингээд ээж аав нарт дандаа би чам тайртай шүү гэд ингээд яг тэр үед ингээд хэлдэг байсан юм уу гэсэн чи үгүй нөгөө нэг манай ээж аав хоёр намайг ингээд тэврээд явхад би намайг хайрлж ин гэж ойлгодог байсан гэл хүмүүс ингээд ээж аваас хайрыг мэдэрдэг байсан нөгөө нэг юм туршлагуудаа үйлдэлүүд ингээд яриад хэлж байгаа байхгүй юу. Тэгсэн чи би яг гэд тэгвэл би ээж аав хоёр маань намайг хайрладаг байсныг одоо би ингээд ойлголоо гэж. Тэнгүүд тэр үед надад ч гэсэн тэр хайртай байх, хайраа илэрхийлэх гэдэг надад буруу фантаз байсан байгаа байхгүй. Би чам тайртай гэж хэлвэл амар хайраа илэрхийлдэг ээж аав, бусдаар бол хайраа илэрхийлдэггүй гэж би ингэж буруу ойлгосон байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг ээж аавынхаа хайрын хэл нь юу юм бэ гэдэг чинь өөрөөр байсан байгаа байхгүй. Одоо манай ээж аавын хайрын хэл бол бидрийг бол маш сайн хамгаалах. Алга болчваа, хүүхдэд цохиулчваа, өгчвээ гэд ингээд хилдэг нь манай ээж авирын хайр байсан байгаа байхгүй. Нөгөө нүдэнд нь нүдэнд харагдахгүй алга болчвол чи өгчүүл бид нар яана гэд ингээд нөгөө манай ээж авирын тэр айдас хайр нь байгаа байхгүй. Чи битгий алга болоорой, чи битгий үхээрэй л гэж хэлээд байгаа байхгүй. Тэгтээ нөгөө нэг үг маань яг миний тэр ингээд сонсогдохдоо өгчвээ. Одоо нийтлэгч нөө Монгол ээж аав нарын хэлдэг үг те. Өгч талд орвоо. Тэгээд алга болчвоо гэд ингээд эдгийг нь бид нар болохоор ямар амар ядаргаатай юм бэ, ямар муухай үг хэлдэм бэ гэж бодоод исэн яг нарийнда нөгөө
хайрлаад байгаа нь л арга нь л тэр байгаа байхгүй. Тэгэхээр энийг ч гэсэн ингээд таньж мэдэх их чухлаалт гэдгийг ерөнхийдөө эрэг сэтгэл засал маань ерөнхийдөө утгаараа бол ингэж сургадаг гэж хэлэх юм уу? За таныг сая нэг хайртай юу гэдэг ингээд багс ус ингээд ярьсан чи би бас л яг өөртөө тэгж бодлоо л да. Би нэгдүгээр ч юу гэж хариулсан. Өөр дотроо хариулж байгаа байхгүй юу гэж хариулсан гэсэн чинь манай аав ээж надад хайртай гэж хэр хэлдэг байлаа гэд нэгдүгээр асуулт шууд донг орж иж байгаа байхгүй. Тэгэнгүүт нэг хэлдэггүй байсан юм байна да гэд хоёрдугаарт нь шууд араас нь бодож байгаа байхгүй. Тэгэнгүүт ямар хайртайгаа илэрхийлдэг үйл байлаа гэд бодож ин жишээлэл яруу. Тэгэхээр нөгөө ингээд дараалал нь хүртэл бид нар чинь бас ингээд нэг хайрыг ойлгох дараалал нь нэг үгэн нэг байна уу, үйл нэг байна уу гэдэг чинь бас ингээ хүн болгонд бас нэг өөр байдаг юм шиг л санагдлаа. За таних нь л их чухал байгаа байхгүй. Тэнгүүд бид нар болохоор нөгөө нэг яг л нэг юм итгэл үнэмшлээ дагаад тэгдэггүй байсан шүү дээ. Тэгээгүй шүү дээ. Надад тэгсэн шүү дээ. Ингээд хөдөлшгүй байдлаар л ингээд байчаад байгаа байхгүй. Тэгэхээр үгүй ээ яг ингээд хайр гэдэг чинь юу юм? Хайр яаж илэрхийлэгдэж болдгийг гэд илүү их ингээд нөгөө нэг өргөн байдлаар харах юм бол ганцхан би чамд хайртай гэвэл хайртай гэсэн үг биш юм байна штэ гэдгийг ятаад бид нар ойлгоод эхлэх юм бол тэ тэрийг энэний чаард их олон юм байгаа гэд ингээд таньж эхлэх юм бол бидний нөгөө юмд ойлгох, юмыг итгэх нөгөө нэг хайрлах эерэг байдал гэдэг нөгөө эерэг сэтгэл заслын ч бас нэг санаа тэр л байгаа байхгүй. Зүгээр нэг юм зүгээр л хайртай гэд бодооч тээ гэ хэллээд чамд хайртай л байсан байж таараа штэ. Ээж авчин юм чинь чамд хайртай л байсан байж таараа штэ гэд шууд хэлэнгүүд тэр хүний чинь ээж анаад тайртай гэд ингээд итгэл өмшөл төрөхгүй байхгүй. За тэгвэл юу юунаас ямар үйлдэлээс ямар яадаг байдаг байснаас нь юу гэж ойлгох юм гэд ингээд тэр чинь тэгэх юм бол нөгөө нэг илүү итгэл үнэмшилтэй баттай надад санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр эерэг байна гэдэг нь дандаа сайн сайхан ингээ хиймлэр хий хөөрөгцөн нөгөө нэг юм сайн сайхан тухай ярих биш. Юмсаас сайн сайхан байдлыг нь олж харах, ойлгох. Одоо нөгөө хуучин травматай үеэсээч олж авсан туршлагаа сайн талаа эргцүүлжнийг хараад дүгнэлтийгээд одоо их тэр илүүтэй одоо их тэр төвлөрөөд цаашаа явна гэсэн утгатай байж тээ. Тэгэхээр нэг сэтгэл зүйн ер нь ингээл нэг подкаст гэдэг юмнууд зэрэг илүүтэй нэг хуучин чи ийм асуудал байсан тэрийг илүү олоод гэл ярддаг гэдэгтэй тэгтээ тэрийг бодол нэг арай нэг нөгөө өнцөг талаас нь тээ. Тэгээд илүүтэй одоо байгаа дээр урагшлыг гэж байгаа юм шиг л зүгээр санагдаж байна дээ тий. Одоо байгаа дээрээ илүү урагшлыг гэдэг шиг санагдлаа. Надад ямар нэгэн асуудал байсан ч гэсэн тэр ч гэсэн надад ямар нэгэн байдлаар ур чадвар эзэмш би тэндээс эзэмшсэн. Тэрүүгээрээ. Тийм. Юмсыг яаж харах вэ гэдэг чинь бас их чухал байгаа байхгүй. За оногч маань одоо угаасаа зөндөл хүмүүстэй ажиллаж байгаа тий. Ер нь одоо сүүлийн үед гэж ярих юм уу? Сүүлийн үед ер нь ямар хүмүүс илүүтэй сэтгэл зүйн эмчилгээнүүд одоо яг зүгээр таны практик дээрх юм уу те илүүтэй хандж гин. За илүүтэй дийлэнхнээс илүү бас онцлог юмнууд байж болно. Онцлог одоо тиймэрхүү хүмүүс бас мэрсэр их байгаад байна ч тийм үү. Тийм тэр кейс талаасаа ярил танд сонирхолтой дийлэнх сэтгэл зүйн эмчилгээ авч байгаа. Яг ийм нөгөө түрүүний сэтгцийн тулгамцсан асуудал гэсэн шүү дээ. Тэгэхээр яг ийм сэтгцийн тулгамцсан асуудлаас үүдэлтэйгээрээ ийм сэтгцийн ийм өөрчлөлтүүд юм хэдэг хүмүүст байгаа хгүй. Тэр нь болохоор одоо сэтгэл гутрал, зовлон тохиолдох юм гэж хэлж байгаа. Сэтгэл гутрал байна, сэтгэл түгшилт, нойргуудлын асуудлууд, тайлбарлагдаж боломгүй биеийн зовир шаналгаа байна. Өөр одоо мэдрэлийн ядаргаа. Энэ бол ерөнхийдөө зовлон тохиолдох гэж хэлж болно. Тэнгүүд шууд одоо ингээд сэтгэл гутрал, сэтгэл түгшилт гэдэг ингээд хэлчихэнгүүт бүр ингээд нэг юм гутраад түгшээд ч гэдэг юм уу бүр юм амьдрах хүсэлгүй болоод л гэж ялуулж байгаа. Гэж ингэж хүмүүс ойлгоод. Тэгэхээр сэтгэл гутрал, сэтгэл түгшилт маань ч гэсэндээ нөгөө шинж тэмдгийн хувьд хөнгөн дунд хүнд ч гэдэг юм уу. Нөгөөх маань төр зургийн асуудалтай холбоотой үүссэн эсвэл эмггээр үүсэж байгаа ч гэдэг юм. Бас ингээ хооронд нь ингээд маш олон ялгаатай л да. Манайхан болохоор нөгөө нэг юм за ядраад байгаа бол
сэтгэлээр унаад уйлаад байгаа бол эсвэл ингээ юм хийх сонирхолгүй болчулч гэдэг юм ингээд нэг юм хитгэн шинж тэмдэг ингээд нэрлэнгүүтээ түүндээ ингээ маш өндөр ингээ оншиж гэдэг юм уу би ADHD-тэй би сэтгэл түгшилттэй би сэтгэл готролд орсон байгаа ч гэдэг юм уу ингээд иймэрхүү зарим талаар өрөөсөл юм яриад байдаг байхгүй. Тэгэхээр яг энэ сэтгэл готраад байгаа түгшээд байгаа энэ байдлууд маань өөрөө хэр удаан үргэлжилж байна гэдгийг таних хэрэгтэй. Яг одоо манай дээр илүү ингээд зөнхөн тохиолж байгаа энэ асуудлууд болохоор энэ сэтгэл готраад байгаа, сэтгэл түгшээд байгаа, нойргуудаад байгаа энэ зовиорууд маань 6 сар түүнээс дээшгээ хугацаагаар үргэлжлээд тухайн хүн маань хэвийн ажиллаа хийж чадахгүй, нийгмийн харилцаанд орж чадахгүй, тэ нөгөө бие махбодын хувьд өвдөөд зовоод байгаа бол энэ бол нөгөө тусламж авах хэрэгцээтэй болцсныг илтгэж байгаа байхгүй. Хэвийн ажиллаа хийж чадахгүй, хүнтэй зүгээр эвтэйхэн сайхан ярьж чадахгүй. Одоо зарим нөгөө сэтгэл түгшилттэй хүмүүс бол ингээд хүнтэй ярихаас ч утсаа авахаас ч цааргалаа тий юм болгонд яарч сандраал юмд анхаарал төвлөрөх нь муудаал тий урдан зүгээр хийж чаддаг байсан юм а хийж чадахгүй гэл өөрийгөө ингээд нэг үгүйсгээл муухай буруу тэгчүүл яана ингэчүүл яана гэсэн юм бодол санаад илүү их автаад ч гэдэм. Ийм байх юм бол заавал үзүүлэх хэрэгтэй. Яг одоо нэгдүгээр эмнэлэгт би бол нэгдүгээр эмнэлэгт ажилладаг. Тэгэхээр манайхаар бол яг л энэ зохилон тохиолдох юмхтэй хүмүүс тусламж авч байгаа. Сүүлийн үед илүү их юм анхаарал татж байгаа юм болохоор түрүүний миний хэлсэн тайлбарлагдаж боломгүй биеийн зөв шинжилгээ. Психосоматик эмгэг. Энэ нь болохоор юу гэсэн үг юм бэ гэхээр хүний бие өвдөд идэг. Толгой өвдөн. Чих шугна. Нүд бүрлцэн, дотор мухаарна. Амьсгал давчтна. Хоолой горойно. Зүрх дэлснэ. Цээжээр өвдөн. Булчин шүрмсэн ингэнэ. Гингүүт хүмүүс манай эмнэлгээр ихэвчлэн яадаг вэ гэхээр толгой өвдөхөөр мэдрэлийн эмчэд, зүрх бацлаа цээжээр өвдөнгөө зүрхний эмчэд, амьсгал богдоод гороонгууд хоол боловсруулахын эмчэд үзүүлээд хоолоогоо дурандуулаад цээжээр нь давчдаад ах юм бол уушгины эмчэд үзүүлээд яваад идэг байхгүй. Тэнгүүд бусад нөгөө нэг юм нарийн мэрэгжлийн эмч нарын үзэлгээр шинжилгээгээр эмгэг байхгүй. Шинжилгээ нь бүгд хэвийн гарна. Шинжилгээ нь бүгдээрээ хэвээ гарна. Нөгөө нэг зүрхэн дээр зүрхний цахилгаан бичлэгээ хийлгээд, хоолтроо зүүлгээд, одоо тархин дээр MRI CT-гээ хийлгээд юу ч гарахгүй хэвээ. Тийм эмгэгтэй хүмүүс их болсон. Тэгээд манай эмч нар яадаг вэ гэхээр хамгийн сүүлд энэ нь бол бие махбодын шалтгаантай эмгэгтэй улмаас үүсч байгаа шинж тэмдэг биш юм байна. Энэ бол сэтгэл зүйн шалтгаантай шинж тэмдэг биеийн шинж илрээд байгаа юм байна. Энэ хүнийг бол сэтгцэмч, сэтгэл засалчид үзүүлэх ёстой юм байна. Энэ хүнд ямар нэгэн сэтгэл зүйн асуудал байна. Шийдэх ёстой юм байгаа учраас ийм шинжүүд гарч ирэх гэж үздэг байхгүй. Тэгэхээр психосоматик эмгэг гэхээр нөгөө удаан хугацааны туршид хоримтлагдсан стресс маань ер нь бол биеийн зөвөрөөр надад илгээмж илгээж гин гэж хэлж болно. Хар үгээр бухимдсан бухимдлаа илэрхийлээгүй, гомцсон гомдлоо яриаггүй, хүсэж байгаа хүсэлтээ хэлж чадаагүй, айсан айцаад дотроо нуунд арсан ч гэдэг юм уу. Нөгөө нэг надад тохиолдсон нөгөө нэг юм стресстэй үйл явдал гэсэн шүү дээ. Тэндээс төрж байгаа мэдрэмжүүдээ илэрхийлээгүй, таниагүй, түүнийгээ шийдээгүй тэр мэдрэмжүүд чинь удаан хугацааны турш ингээд бие торимтлагцаар байгаад бүр ингээд бие маань ерөнхийдөө бие болоод сэтгэц маань туйлын байдалд хүрчин гэсэн үг байхгүй. Бүр тэсэж нөгөө зовлонгоо унига тэсэж твчгээ болонгууд тэр нь бие махбодын завираар надад илрээд надад ингээд би бол илгээмж илгээж ийн гэж хэлмээр санагдав. Нөгөө дотоод миний дотроос ч нөгөө дотор хүн байна гэсэн шүү дээ. Сэтгэл чинь өвдөд ээ штэ, тоогоод өгөөч ээ, эмчлээч ээ. Чи гуниглаад ээ штэ, чи бухимдаад ээ штэ, чи ядраад ээ штэ гэд ингээд тэр юмнуудаа надад анхаараач гэж илгээж байгаа. Илгээмж баггүй. Тэгэхээр энэ бол сүүлийн үед бол маш ихсэн. Одоо жишээлбэл саяны шалтгаан тодорхойгүй зөв шинжилгээ, биеийн зөв шинжилгээ гэсэн тийм. Тайлбарлагдаж боломжгүй. Тэгэхээр нөгөө нэг ерөөхдөө за нэг иймэрхүү одоо юу гэдгийг зөвөртэй хүмүүс байлаа гэж бодоход хамгийн нэгдүгээр эмчлэх нь тий
сэтгэл зүйн эмчилгээ авах гэдэг шүү дээ тий. Тэгээд сэтгэл зүйчдэр сэтгцэн эмчдэр очлоо гэхэд одоо хүмүүс ч бас их хүн дээр л үлээж авах гэдэг шүү дээ. Нэг асуудал нэг юм а би бол тэрийг илүүтэй мэдх юм нэмлэгт илүүтэй байдаг учраас сэтгцэн сэтгэл зүйчдэр очих гэдэг айгүй хүн дээр үлээж авдаг. Тэгээд нөгөө хүлээлт нь айгүй нэг өөрөөр хүмүүс айгүй тавиаддаг тий. Намайг яаж эмчлэх юм ч гэдэг юм уу нэг тийм байдлаар их ханддаг шүү дээ. Тэгвэл ер нь ямар хүлээлттэй бич ер нь тань дээр очих хэвээр тань дээр одоо нэг хүчтэй очлоо гэхэд ямар хүлээлттэй явах юм хэр удаан очно гэж одоо инженеэр хэлвэл нэг курс нь хэдий ингээл эмчилгээд ярддаг шиг ямар хүлээлттэй явах юм. Яг манай өөрсдөгч нар надаас яг ийм асуулт асуудаг. Би хизээ зүгээр болох вэ? Энэ зөвөр хизээ арилах вэ? Энэ зүрх ингээд илсээд байгаа энэ унтж чадахгүй байгаа хэцүү байна. Амьсгалж чадахгүй байна. Энэ зөвөрөд хизээ дуус арилах вэ гэж ингэж яг асуудаг. Тэгээд би таны хүлээлт юу байна вэ гэж асуугаад зөвөрөөл алга болгочмаар байна. Зөвөргөл болчмаар байна. Унтдаг л болчмаар байна гэдэг байхгүй. Тэгэхээр яг нөгөө нэг энийг ойлгох нь айгүй чухал байгаа байхгүй бас. Энд чинь нөгөө шинж тэмдэг штэ. Миний нөгөө сэтгэлийн нөгөө нэг асуудлын маань шинж тэмдэг нь биеийн зөвөр штэ. Тэгэхээр чин би зүгээр ингээ зөвөрийг бол ингээ магадгүй эмийн эмчилгээгээр ч гэдэг юм уу те намсгаж болдог. Зүрх дэлсхийн намсгачж болно. Нойр унтуулчих болно. Байх юм бол унтуулчих болно. Толгойд нөгөө нэг юм төгшүүртэй олон бодол байгаад ах юм бол би тэрийг нь эмээр намсгачж болно. Тэгэхдээ энэ нь миний нөгөө үндсэн сэтгэлийн асуудал шийдэгдэг бол хэсэг хугацаанд би эмээ уугаад миний нөгөө зөвөрөд багсан ч гэсэн хизээ нэгэн цаг дахиад л тагтдаг байхгүй. Тэгэхээр нөгөө мэдээж эмчээ яг сэтгэл зүйн эмчилгээ юун дээр илүү хамгийн ихэндээ төвлөрдөг вэ гэхээр таньж мэдүүлэхэд хамгийн ихэнд чиглэгддэг. За таны энэ бие чинь энэ чинь юм байна. Шинжилгээнд дээр юм гарсан байна. Бие махбод чинь ийм байгаа юм байна. Тэгвэл энэ чинь ийм учиртай гэд нөгөө таны мэдгэн сэтгэл зүйн таньж мэдүүлж ойлгуулах. Хүн хэдий ч нэ их мэдлэгтэй мэдээлэлтэй болно төдий ч нэ итгэл үнэмшил үүсдэг. За таны зүрхний бичлэг дээр чи ингээд ийм байх юм бол энийг эмгэг гэж үзнэ. Таних ийм байна гэх нөгөө зүрхний бичлэг дээр нь хүртэл ингээд ажиллана гэсэн үг байхгүй юу? Таны зүрхний бичлэг дээр чинь ингээ харахаар ийм юм байна. Тэгэхээр эн чинь хэвэн гэсэн үг ээ. За хоёлынгийн нөгөө толгойн эмрай чинь энэ байна. Энэ дээр ингэж битсэн байна. Тэгэхээр эн чинь хэвэн гэсэн үг ээ. Нөгөө юм чинь ингээд надад нөгөө итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй гэсэн шүү дээ. Нөгөө бодиттой байх хэрэгтэй гэдэг чинь тэр байхгүй. Зүгээр л шинжилгээнд чинь өөрчлөлт байхгүй юм биш та зүгээр гэж хэлэхээс илүүтэй нөгөөдгий чинь танин мэдхэн сэтгэл бүр яг бодтоо. Энэ ингэж битсэн байна. Энэ бол хэвэн гэсэн үг байхгүй гэдэг чинь. Танин мэдхэн сэтгэл эхлээ хийдэг. Тэгчээд танин мэдхэн эхэндээ нөгөө нэг яг энэ биеийн зөвөр чинь сэтгэлийн асуудал юм а гэдгийг л нөгөө хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрлөх гэдэг шүү дээ. Зарим хүмүүс одоо юу гэдэж тэр нэг залуухан эмч байсан. Зүрхэл байх гэл зарим нь бол чинь тэгэл явж идэг ш. Тийм. Тэнгүүтээ илүү сайн эмчд үзүүлнэ. Тийм илүү сайн эмч. Тийм. Тэгээд эхний ээлжинд бол тань мэдхэн сэтгэл зүйн явдаг. Түүний дараагаас яг нөгөө нэг сэтгэл зүйн маань явагдана хувь хүнд нь чиглэгдсэн. Өөрийгөө ойлгох, тань мэдэх асуудлаа олж харах гэдэг нөгөө ийм үе шаттай юмнууд байна. Зөвөр шинжилгээ үүсгээд байгаа юм аа. Яг үүсгээд байгаа сэтгэлийн асуудлаа олох тэр юм чинь дараагийн ээлжинд явагдана. Тэгэхээр хүмүүс заад та тантай хэдэн удаа уулзаад ингээд би зүгөөрлөх юм бэ? Миний сэтгэлийн асуудал шийдэгдэх юм бэ гэж ингэж яг асуудаг. Тэгэхээр энэ нь бол яг одоо тодорхой та тэдэн удаа уулзаад тийм байдалд хүрнэ гэдгийг урьдчилан ер нь таамаглах, амлах ер нь боломж байхгүй. Яагаад гэхээр хүн болгоны юм сэтгэл санааны байдал те сэтгэл зүйн ингээд хувь хүний ингээд онцлогуд өөр. Нас чинчээ хамаарна. Хортой хүнийг юмд итгэх өөр, даалтай хүн итгэх нэг өөр. Тэ тэгэхээр чин яг л нөгөө нэг хувь хүнтэй их холбоотой байдаг. Тухайн хүн өөрөө нөхцөл байдлаа яаж үнэлж байгаа юм? Яаж итгэж үнэмшиж байгаа юм? Үнэхээр эн чин миний сэтгэлийн асуудал гэдэг ингээд бат ноттой итгээд за сэтгэлийн асуудлаа шийдэе гэж бодож байгаа юм уу? Зүгээр юу надад нөгөө түрүүний хэлсэн юу надад стресс авахгүй, надад гониг байхгүй, надад асуудал байхгүй гэд үгүйсгээд биеийн зөвөрөл итгэж байгаа
гэсэн бодолтой хүн хоёрын ч гэсэн сайжрал нь өөр байна гэсэн утга байхгүй. Тэгэхээр яг тэд яваад тийм үр дүн гардаг гэж үнэхээр урьдчилан хэлэх боломж байхгүй. Гэхдээ хүний итгэл өмшил маш чухал. Би өөрийнхөө учрыг олъё, өөртөө туслая, өөрийнхөө амьдралын чанарыг сайжруулъя гэж бодож нөгөө нэг засалт хандж байгаа хүнд бол мэдээж нөгөө итгэл өмшөлгүй хандсан хүнээс бол мэдээж хавьгүй дээр хүртээ. Одоо шинэ би одоо нэг үзэгчлээсээ байвал би зүгээр ингэж бодлоо л да. Би хэрвээ үзэгч байсан бол нэг ийм асуувал над илүү одоо их юм бодит юм шиг харагдах юм байна гэж би бодлоо. Тэр нь юу байна гэсэн чинь одоо сэтгэл зүйн эмчилгээнд явлаа. Би чинь саяныхыг ийм одоо юу гэдгийг те зөөртэй шаналгаад одоо сэтгэл готролтой гэж тийм одоо юу ч гэдгийг те сэтгэл зүйн эмчилгээнд явлаа. Эцэст яваад байгаа зорилго чинь амьдралынхаа чанарыг л дэвшлүүлэх гээд байгаа шүү дээ. Тэр үн чинь те. Тэгвэл сэтгэл зүйн эмчилгээнд яваад амьдралын чанар нь яаж дэвшилдэг юм? Ийм судалгаа байдаг юм уу одоо шин те? Ер нь сэтгэл зүйн эмчилгээнд тогтмол явдаг хүмүүс амьдралын чанар нь ингэж дэвшсэн байна. Нэг жил яваад ингэж дэвшсэн байна ч гэдэм үү? Эсвэл юу гэдгийг танд тийм тохиолж ирсэн кейсүүдээс тодорхойлгоод ярих юу байвал илүү үзэж байгаа хүмүүст лөө тодорхой байх юм болоо гэж би зөв бодлоо. Тэгэхээр нөгөө ийм судалгаа байхгүй. Ер нь асуудал тулгараад түүнийгээ сэтгэл засалчтай хамт шийдвэрлсэн хүмүүсийн нөгөө асуудлаа даван туулах чадвар нь 60-аас 70% илүү нөгөө нэг тусламж аваагүйгээсээ гэж үздэг байхгүй. Тэгэхээр эн чинь бас нөгөө нэг 100 хүн сонсоход бол ингээд бүр нэгч бүрч амар сайн биш юм биш дээ гэж ингэж бодохоор сонсогдож байгаа юм шиг сонсогдож байгаа үстэй тий. 60 70 яг нэг жирийн хүмүүс бодвол тэгж л боддог л да тий. Тэгэхээр нөгөө 80 100 байх юм бол хамгийн сайн 60 70 гэдэг бол их сайн баггүй би бол тэгж боддог. Нөгөө бодон шир дөрөв гэдэг шиг би тэнцээ надад ямар асуудал байгааг би бодсороо хүмүүс би бүр сүултээ бодоод надад ямар асуудал байгааг ойлгохгүй юм байна гэж ингэж ярьдаг байхгүй. Бүр ингэж би шийдлэг болчлоо гэд. Тэгэхээр нөгөө бид нар яагаад энэ ч мэрэгч байгаа юм бэ гэхээр юу тохиолдоод ямар үйл явдал болоод одоогийн миний амьдрал зан төлөвт яаж өөрчлөлт үзүүлж болох юм бэ гэдгийг чинь бид нар ингээд нөгөө нэг юм судлаад байгаа шүү дээ. Судлаад мэрэгшээл ингээд явж байгаа хүмүүсээ учраас нөгөө бид нар за энэ хүний асуудлыг ч урд юу яаж болох юм бэ гэдэг нөгөө тэр хүн нэг таамаглалтай бол одоо миний гунигтай амьдарч байгаагийн нөгөө нэг шалтгаан бол миний бага насны хүчирхийлэлтэй өссөн орчин гэд нэг юм аа ингээд тодорхойлцсон явж байгаа бол би тэмт чинь 10 20 30 тодорхойлох тийм талбаруудыг би ингэж харж байгаа байхгүй. За яг нөгөө нэг энэ хүнд ямар нөгөө түрүүний би нөгөө нэг би очрлох дургу урдуур хүнд арихад дургу гэдэг шиг ингээл миний чинь ингээд танин мэдхгүй чинь айгүй ингээ өргөн байгаа штэ. Юу ч хийж бол бид нар болохоор нөгөө хүмүүс бол нэг л юм гээл бодоол нөгөөтгтөгөө тэмцээл нөгөөтгөө өөрчлөх гэдэг ингээ ганцхан. Тэгэхээр яг тэр маань яг мөн ч юм уу биш ч юм уу гэдэг чинь аа. Бидний мэрэгжилтэн байгаагийн учир тэр. Танд нэг шалтгаан байдаг бол би их олон олон шалтгаан байна. Яг аль нь юм бэ гэж ингэж надад их олон хувилбар би харж идэг. Тэгээд тэрийгэ тантай цуг олохыг хичээнэ гэсэн үг шүү дээ. Олохыг хичээнэ. Тань болно. Тэ хамтдаа тэр таны нөгөө нэг үзэж туулсан мэдрэмж түүхээр явна. Яг хаана таныг гэмтсэн, таны хаана ханы асуудал байгаа юм гэдгийг илүү их нөгөө нэг тодорхой болгоход миний мэрэгжил сэтгэл заслах хэрэгтэй болдог байхгүй. Тийм учраас л мэрэгжилтэнд хандаа гэдэг чинь тэр би ганцаархнаа бодоод юу ч хийдэж чадахгүй. Зарим хүмүүс бас тэгдэг ном уншаад подкаст сонсоод би өөрийнхөө асуудлыг шийдэж чадна ч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар ханддаг. Гэхдээ л яаж ч утсан нөгөө нэг дахиад магадгүй би нэг өөртөө нэг юм сэдв хүрээгээ нэг ингээд нэг юм жоохон тэлж магадгүй ч гэсэн хүний ингээд сэтгэл гэдэг чинь өөрөө ингээд маш төвөгтэй процесс учраас энийг заавал нэг юмар тодорхойлчих хэрэгс ямар ч боломжгүй. Бидний мэрэгшээд ингээд судлаад байнга ингээд суралцгаа зогсоохгүй байгаа чинь тэрнтэй л ботно шүү дээ. Би яагаад сураад байгаа юм бэ гэдэг чинь тэр байхгүй. Одоо шинэ яг
таны сая хэлсэн чинь би бас өөр дөрөл зүгээр жишээ аваад бодлоо. Тэг санагдлаа. Одоо жишээ нь би одоо ингээд эрүүл мэндтэй хангаах энэ чиглэл рүү ажиллахаас өмнө яадаг вөхөр одоо зүгээр л хүмүүсийн мэддэг чихрийн шиж ингээл хүчин байгаа шүү дээ. Энийг ганц чихэр идээд тусчдаг л гэж боддог байсан байхгүй юу? Хүмүүс одоо л тийм амар их байдаг. Чихрийн шиж онцлогдож байгаа хүмүүс би амар их чихэр иддэг байсан. Эсвэл би огт чихэр иддэг байсан мөртлөө ийм болчлаа гэж. Тийм. Тэгэхээр нөгөө тэр хүмүүсийн таамаглах шалтгаан нэг л зүйл байгаа байхгүй юу? Тэгэхэд одоо над дээр ч гэдэм үү те дотоод хүрлийн эмчдэр чихрийн шижингийн яг мэрэгсэн дотоод хүрлийн эмчдэр очих юм бол таамаглах олон юм байгаа тэр үнээс те. Та ганцхан чихэр биш гурил иддэг байсан өгсний хэрэглээшлэн огцсгал ихгүй эсвэл нойр гүдэлж байж болно ч гэдэм ингээд олон талбараар хараад асуудал чи олж өгөх гэж байгаа л илүү одоо давуу тал. Тэгэхээр нэг сэтгэл зүйн эмчилгээнд дэр очивол илүү өргөнөөр л харна. Тэгээд дээрэс нь ягаад ажлын туршлага тий мэдлэг гэж ярьдаг нь илүү өргөн үрээгээр харах дээр л оршоод байна гэж би одоо бол яг дүгнэхээр боллоо гэсэн. Тэгээд ер нь яагаад сэтгцэн эрүүл мэнд чухал юм бэ гэхээр ердөөс энэ чинь миний амьдралын чанартай түрүүн амьдралын чанартай холбоотой байгаа байхгүй. Миний тарих яаж ажиллах уу гэдгийг хүний сэтгэл шийддэг. Тарих чинь ингээ миний бүх эргэтэн системийг ингээд яаж ажиллахыг шийдэд байгаа шүү дээ. Зүрхийг минь цохиулаад, намайг яриулаад, миний хөлийг алхуулад байгаа шүү дээ. Тэгэхэд тархинд ямар үйл ажиллагаа явуулах, тарих яаж ажиллахыг хэн шийдэд байна гэхээр сэтгэл шийдэд байгаа байхгүй. Намайг нөгөө уурлах юм бол тархинд стрессийн гормон ялгарна. Стрессийн гормон ялгарахаар нөгөө бүх бодисын солилцоонуудыг хямарна. Тэгээд ингээд нөгөө би ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн асуудал төртнө, эсвэл бие махбодын эмгэх төртнө гэдэг юм чинь л болчиход байгаа юм. Тийм учраас би сэтгэлээ заавал анхаарах нь сэтгцэн эрүүл мэнд чухал гэдэг нь энэ. Эргүүлээд нөгөө сайн сайхан амьдрах, чанартай амьдрах гэдэг дээр чинь би сэтгэл зүйн үед сайн сайхан баймаар байна. Бие махбодын үед эрүүлэмээр байна. Намайг тойрон эргэлтэн байгаа нийгэмтэйгээ дасан зохицож хамтарч нэгдэж тэр амьдарч байгаа газарт үн цэнээ өгч өөрийгөө үнэлүүлж үн цэнтэй амьдрч чадчих юм бол эн чинь ингээ хүний ингээ чанартай амьдрал, эрүүл амьдрал, сайхан амьдрал, сайн сайхан байдал гэдэг юм чинь яригадаад байгаа юм. Тэгэхээр хүний сэтгэл бол бүх юмыг шийддэг, зохицуулдаг учраас заавал түнд анхаарах хэрэгтэй. Та түнд анхаарчлах юм бол таны амьдрал хас жаргалтай сайн байхын суурь нь л байгаа. Би яг нэг сүүлийн жил одоо танд хэлж илүү бас өөр хөндлөж ирсэн бол зүгээр гэж бодсон. Ер нь сэтгцэн эрүүл мэнд гэдэг чинь хүнийг нэг хөдөлмөрийн чадваргүй болгодог тийм юу зүйл юм байна гэж яг тэгж бодож байгаа байхгүй. Тэгэхээр нэг сэтгэл готролтой бүр хичнээн хийж бүтээе юу гэдэг бараг алаадаг үе те гэсэн ч юус ямар ч нэмэрэг байгаа байхгүй те бүр тэгэхээр хүнийг нэг хөдөлмөрийн чадварт нь бүр тэгж нөлөөлөх хүмүүс одоо юу гэдэг гаргүй хөлгүй гэвэл хөдөлмөрийн чадваргүй гэд мэддэг болохоос сэтгцэн эрүүл мэндийг бол таахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр судалгаагаар юм байдаг. Нэг хөдөлмөрийн чадвар алдалтанд хүрэгдэг 10 өвчин, топ 10 өвчний 5 нь сэтгцэн эмгэх байдаг. Юу гэсэн үг л тэгэхээр нэг хөдөлмөрийн чадвар алдагдaltaд гингүүд бид нар дандаа юм одоо шинтэй гаргүй хөлгүй гэдэг шиг тэр дутуу болоод гэж ойлгодог байхгүй юу? Үгүй ээ. Хөдөлмөрийн чадвар алдалт гэдэг чинь би ажиллаа хийж чадахгүй байх нөхцөлийг л хэлж байгаа байхгүй юу? Хэвээ хийж чадахгүй болчиход байна шүү дээ. Би хөл гар бүтэн ч гэсэн би нойргүй хончоод маргааш нь ажиллаа хараа суугаад байна. Би нэг цагт уншаад ойлгодог юм аа 10 өдөр уншаад ч ойлгохгүй болно. Би урд нь 30 минут бичээд дуусгадаг байсан ажиллаа би өнөөдөр 3 цаг хар цугаад ч надаас 2 үг гарахгүй. Энэ чинь ажлын чадвар алдалт байхгүй, хөдөлмөрийн чадвар алдалт мөн байхгүй. Тэгээд энэ хөдөлмөрийн чадвар алдалт чинь өөрөө миний сэтгэл санаанд нөлөөлнө. Би чинь өөрийгөө үн цэнэгүүгээр мэдэрнэ, нөгөө амьдралын баталгаа ажил хийх чадвар чинь сулрахаар нөгөө мөнгө санхүү нийгэмд оруулж байгаа байр суурь чинь гахна. Тэгэл эн чинь аж аргал болж байгаа байхгүй. Тэр нөгөө тэрний үгс үгүй гэсэн чинь
тэрийг тайлбарлааг байна. Ер нь дэлхий дээр хүнийг хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэдэг ингээд өвчин зөнд байгаа штеп. Мэдээж зөнд байгаа тийм. Тэрний ингээд нөгөө топ 10 нах нь. Эхний 10 байх нь штеп. Энд ч юм хэдэн мянган өвчин байгаа штеп. Тэрний 5 нь сэтгцэн эмгэг гэдэг байхгүй. Тэгэхээр чин ямар асуудал гэдгийг амар харагдж байгаа үстэй. Яг сүүлийн 2025 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага жил болгон юм нэг ураа гаргадаг байхгүй. 2025 оны ураа юу байсан бэ гэхээр ажлын байран дээр сэтгцэн эрүүл мэндийг хамгаалъя гэж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр яг энэтэй холбоотой. Нөгөө нэг ажилтан нь 10 ажилтнтай нөгөө нэг ингэ ажилтан нь сэтгцэн эрүүл мэндийн байдлаасаа болоод ур чадваргүй болохоор нөгөө байгууллагын бүтээмж, орлого, санхүү, эдийн засгийн байдал гарах нь компанид өгж өөрөөгөөж байхгүй болж шүү дээ. Тэгэхээр ердөөсөө энэ сэтгцэн эмгэг, сэтгцэн эрүүл мэндийн асуудал чинь өөрөө дэлхийн эдийн засгийн асуудал гэж байна. Бүр тийм учраас заавал ажлын байран дээр сэтгцэн эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй байна гэдэг үрээ гаргаж байгаа байхгүй. Тэгэхгүй бол ингээд ажилтан байхгүй, ажил хийх хүн байхгүй бол дэлхий чинь зогсолтой шүү дээ. За тэгээд оногчтыг ер нь яриа л анхаарал байна л да. Сагаас цаашаа ингээл асуумаар л байна тийм. Гэхдээ ойлонгийн ерөөхдөө подкастын цаг маань л дуусж байгаа. Тэгэхээр хүмүүст одоо би юу гэж хэлэхтэй уриалмаар байна уу гэхээр ер нь сэтгцэн эрүүл мэндийн ер нь анхаарах хэрэгтэй байна. Анхаарах гэхдээ зүгээр нэг юу гэдгийг подкаст сонсоод биш. Одоо юу гэдэг те өөр чи хэрэгтэй санагдчих болно одоо ингэж ярьж байгаа ч гэсэн. Гэхдээ туйлын зорилго маань юу байгаад байна вэ гэхээр өөрийгөө яг таньж чадж гин үү те танихын талтын сэтгэл зорилгоор таньж чадж гин. Энэ эмчилгээ гэдэг зүйл чи бас айгүй чухал би байр суурийг эзлэх хэрэгтэй гэж боддог. Тэгээд магадгүй ганц удаа ч юм уу очиод үзэх хэрэгтэй. Тэгээд бидний өөрийн бодоод байгаа шиг сэтгэл гутрал идэрдэг чинь ингээл амьдрах хүсэлгүй болцсон тийм хүн биш зүгээр бид нар өдөр тутамдаа стрессээ давшдаггүй шүү дээ. Ер нь бол яг хүмүүс л ихэд өдөр тутамдаа тохиолж байгаа ажлынхаа стрессийг зүгээр давшдаггүй байна тий. Тэгэхээр энийг чинь давхад хүртэл тусланаа гэж би бол тий. Тэгээд өөрийгөө ойлгох хэрэгтэй байна. Өөрийг ч ойлгоно. Тэр нь чинь л туслах хүн байх гэдэг. Тэгээд эцэст ер нь яагаад ийм мэрэгчлэтнүүдтэй ингээд ярилцаад подкаст хийгээд байгаа гэхээр энэ хүмүүстэй магадгүй холбогдох хэрэгтэй. Тийм холбогдох зөвлөгөө авах хэрэгтэй тий. Эмчилгээнд хамрагдах хэрэгтэй ч тийм үү. Тэр байдлыг чинь л нэмэгдүүлэхийн төлөө тань мэдлэг өгөхгүй л подкаст ийм одоо юу гэдгийг боловсрол олох юунууд хийгээд байгаа. Тийм учраас манай оюун жаргал эмчтэр магадгүй очмоор байвал би одоо description дээрээ таны дугаар юу юм тавьчихна. Тавьчих. Тэгэхээр магадгүй очиж үзүүлэх эмчилгээ авах хүмүүс байвал холбогдороо гэж хэлэх гээд байна. За тэгээд подкастын төгсгөлд ер нь таныг үзэгчдэд хандж хэлэх өөр мэдээлэл байвал зөндөл юм ер нь ярьж магадгүй уриалгач байдаг юм уу? Уриалга. За би уриалгыг бол сониуч байцгаая гэж хэлмээр санагдаж байна. Өөрийгөө ч тэр, өрөөлийг ч тэр эргэн тойрондоо. Юмсыг энэ юм байдаг гэж нөгөө нэг л хөвшмөл бодлоор бодхоосоо илүүтэй хөөе эн чинь юу юм бэ? Яг энэ юм байгаа нь ямар учиртай юм бэ гэж юм сониуч байдлаар юмсыг харж, сонжиж, сонирхож түүнийг ойлгох гэж хичээцгээе гэж уриалъя да. Тэгэхээр нэг хэв юм биш. Тэ? Өөрийгөө тийм одоо би тийм л хүн одоо магадгүй хажуудах хүнээс тэгжиж болно шүү дээ. Энэ тийм л байсан гэхээсээ илүү энэ яагаад ийм байдгийм бол гоё уриалга байна. За тэгээд манай подкастт хүрэлцэн ирсэн улсын 1-р төв эмнэлгийн сэтгцэн эмч, сэтгэл засалч, оюун жаргал эмчтэй маш их баярлалаа. Оногчтой баярлалаа. За тэгээд ярилцахад ер нь их л гоё юм байдгийм да. Ер нь бол одоо надад их чиг ээж чиг ингээл санагддаг хүн тэгээд ярилцахад их гоё тухтай нээлттэй одоо юу гэх гоё байла гэж төгсгөл нь хэлье. Тэгээд мэдээж одоо манай подкастыг одоо дэмжиж байвал магадгүй subscribe дарах, share хийх ч байдаг юм уу те. Мэдээж төрөл бүрээр биднийг дэмжиж болно. Мэдээж тэгээд оюун жаргал эмчтэй маань холбогдох байвал би утас холбогдох мэдээллүүдийг YouTube-ийн description-д давхар үлдээж болохоор та бүхэн холбогдоод
оюун жаргал эмчээсээ зөвлөгөөгөө аваарай гэж хэлэхээр байна. За тэгээд манай подкастт төрөлцөж оролцсон оюун жаргал эмчтэй маш их баярлалаа. За тэгээд цаашдынх нь одоо ажил, амьдрал те сэтгцэн эмчийн карьер одоо юу гэдэг бүх зүйлд нь сайн сайхан бүхнийг хүсье. За тэгээд хүрэлцээрт баярлалаа. Баярлалаа.